Сайн байцгаана уу? Али хот Монголын подкастын шинэ дугаарт тавтай морил. За маш хэрэгтэй шаардлагатай сэдвээр өнөөдрийн манай дугаар яригдах болно. Тэгээ манай дугаард зочинтой явагдаж байгаа. Зочин маань өмнө нь бас манай подкастад орж исэн. Али хот мэрэгчлүүд бууланд маань өөрийнхөө ажлын талаар яг Австралид social worker тэгээ psychologist сэтгэл судлаач талдаа ажиллахад ямар байдаг вэ? Ямар замнал туулсан бэ гэдээ маш гоё дэлгэрэнгүй ярьж өгсөн байгаа. Тэгэхээр өнөөдрийн дугаарт дахин оролцож байгаа Далаада баярлалаа. Өөрийгөө анх удаа сонсож байгаа хүмүүст товч танилцуулах уу? За, сайн байцгаана уу? За, подкастад дахиад орж байгаадаа баяртай байна. Тэгээд яа харахгүй зөндөө олон ээжүүдийн маань постыг харсны улмаас ер нь бол хоёлаа ярилцаад энэ подкастыг хийгээд шийдсэн тий. Тийм. За, намайг Далаа гэдэг. Би Австралийн Камбера хотод нийгмийн ажилтны мэргэжлэр ажилладаг байгаа. Австралийн Камбера хотынхаа баруун хэсгийг хариуцаж одоо манайхаар одоо Улаанбаатар хотоор бол Сонгоны хайрхан дүүрч юм тийм баруун дөрвөн том дүүргийн баруун хэсгийг хариуцаж ажилладаг. Нийт 600 орчим оюутан сурагч хүүхдүүд болон 270 орчим эцэгтэй хамтарч ажилладаг байгаа. За тэгэд ер нь бол боловсрол чиглэлээр ажилладаг учраас бас энэ сэдвэр бас ярилцлага хийхэд бас болох болов эцэгчүүдэд хэрэгтэй байх болов гэдэг подкаст алцж байна. Тэр нөгөө өмнөх дугаар дээр бид хоёр ярьж байхдаа хөөх нэрээ яг одоо өнөөдрийн арга сэдвтэй bullying буюу үе тэнгийнхний дээрлэхэлт гэж монголоор орчуулж болох уу? Ер нь юу гэж явж байгаа юм бэ? Тэ. Үе тэнгийн хүүхдийн дээрлэхэлт гадуурхалт бас. Гадуурхалт орно тий. Энэ сэдв ер нь ярмаар юм байна гэд бүр нэлээд хэдэн сарын өмнө бид хоёр бас ярьж исэн. Тэгээд Далаа маань яг бичээд хүүе ингээд Монгол ээжүүдийн маань групп дээр ер нь юм ярианууд авих гараад байна. Тэгээ одоо нөгөө бид нар чинь анх ингээд яг ажиглаад үзэхээр Австралид монголчууд ирээд яг айгүй удаан бараг 20 жил болж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ нийт массуудын хувьд нэг 10-аас 10 жил 10-аас 15 ч юм уу те ингээд болж байгаа яг ийм ихээрээ ирж эхэлсэн нь тэнгууд тэр үед ингээд төржсэн жоохон байсан хүүхдүүд маань одоо ингээд өсвөр насн дээр ирээд маш их анхаарах хэрэгтэй цаг үе ирчихэж байгаа. Гэтэл бид нар чинь нөгөө анх эрэхтэй энэ шинэ орон те шинэ улс ажил яах вүлээ мөнгө яах вүлээ энэ ямар үнэтэй газар вэ гэл тэгэл цаа сургуул гэд ингээд ер нь хүүхдүүд бол жоохон орхигдох тал ер нь ингээл яг нөгөө нийт бөөнөрөө дундаа ярихад бүгд л хүлээн зөвшөөрдөг те одоо тэр хүүхдүүд маань ингээд өсвөр наснд ирсэн байна. Яг хоорондын өөрийгөө ойлгох те маш их дотроосоо өөрчлөлттэй те гормоны өөрчлөлттэй яг том хүн болох гээд байдаг болж өгдөггүй гэл ийм яг бас нэг айгуу гоё нандин үе. Гэхдээ нөгөө талаас нэлийн сорилттой байдаг те. Тэгэхээр яг энэ үед ингээд хүүхдүүд хоорондын асуудлууд гарч ирдэг. Зүгээр нөгөө өөрөө хүүхд айгуул бүлидж байгаагаа мэдэхгүйгээр ч нэгээ ингээд дээрлэгцэн, гадуурхацсан, сэтгэл зүйд нь нөлөөлсөн ийм хүмүүс бас болоод байгаа нь айгу ойрхон ажиглагтаад. Тэг манай Далаа тэгжсэн байхгүй уг нь ингээд нөгөө постор ээжүүдийн группт ч юм уу ингээд оронгууд нь зөвлөгөө ингээд би амар урт юу ингээд гаргаад сэтгэлээ гаргаад бичих юм аа тэгээд даанч дараа нь устчаад байх юм ингээд те олон хүнд л хүргэмээр байна. Одоо ер нь бол хүүхдтэй хүн болгон л энэ одоо өсвөр насны хүүхдүүд ер нь өсвөр насныханд л илүү их тохиолдож байгаа гэж бодож чинь те. Энэ зүйлийг давна штэ энэ цаг хугацаа ирнэ. Манай хүүхд одоо нэг арай 2 хүрээгүй байна. Гэхдээ би ч гэсэн бүр ингээд мэдмээр байгаа байхгүй. За окей. Би одооноос яаж бэлтгэх үү гэд. Тэгэхээр ер нь энэ сэдв маань ингээ маш чухал болж байна. Миний хувьд л гэхдээ нөгөө бас яг мэдэхгүй л сэдвэлтэй. Тийм болохоор яг юм мэдэхгүй талаас өнцгөөс Далаас нэлээ асуугаад явъя гэж бодож байна. Тэгэхээр хамгийн түрүүнд яг энэ нөгөө bullying гэдгийг тодорхойлолтыг ер нь яг Австралид яаж авч үзэж байгаа вэ? Энд ер нь bullying болоход улс нь өөрөө яаж хүлээж авд юм бэ те? Бид чинь яг гадаад улсад амьдарч байгаа юм чинь. Тэр талаар хоёлаа ярьж эхлэх үү? За хамгийн ихэнд тодорхойлтыг өгчээ те хоёлаа. Буллинг гэдэг маань болохоор ер нь бол нэг хүүхэд нэгнийхээ эсрэг эсвэл бүлэг хүүхэд нэг хүүхдийн эсрэг эсвэл бүлэг хүүхдүүдийн эсрэг одоо нэг санаатайгаар өөрийн хүч эрх мэдлийг ашиглан одоо тухайн хүүхдэд одоо ямар нэгэн одоо сэтгэл зүйн болон биеийн хүчний гэмтэл учруулж байгаа тийм шалтгаангүй тэгэж нэг гэмтэл учруулж байгаа. Тэгээд тогтмол үйлдэгддэг тийм зан үйлдлийг хийлээд байгаа. Тэгээд тэнгуүс чинь тэр тухайн үйлдэл маань амар тийм
хүч ашигласан байж болно. Муухай бүдүүлгээр эсвэл нөгөө нэг юу хүүхдүүдийг одоо албаар зориудаар одоо тэгж одоо нэг сэтгэл санааны хохирол учруулах тэр тухайн хүүхдийн одоо байгаа одоо статус буюу нэг байдлын доош нь хийх зорилгоор тэгж ашиглагдчих байгаа тэр зан үйлийн хэлбэр байдаг. Энэ нь болохоор ингээд эхлээд болохоор ингээд зан үйлдэл учраас ингээд тухайн хүүхдтэйгээ харилцах ингээд нэг байдлаар эхэлнэ. Тэнгүү чинь эхэндээ хүүхдүүд болохоор за энэ хүүхэд жоохон бүтэл хүүхэд ч юм уу эсвэл энэ хүүхэд үгийн жоох юм төрлийн хүүхэд юм болов уу гэж тоохгүй орхиод байх тусам тэр нь ингээд уламдаа амжираад одоо тогтмол 7 хоног болгон ч юм уу эсвэл 7 хоногийн 1 2 3 өдөр ч юм уу ингээд тавтагдаад тэгээд эренгүүд чинь эн чинь нөгөө нэг үе тэнгийн хүүхдийн дээрлэл гэдэг юм эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээд заримдаа болохоор нөгөө нэг энэ зөндөө олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь болохоор нөгөө байршил одоо сургууль дээр тэр хүүхдүүд яхахгүй л нэг анги групп дотор байгаад байна. Тэнгүү чинь яхахгүй тухайн хүүхдийнхээ одоо нэг таргет буюу одоо зорилготой тийм хүүхэд нь болчиход байгаа байхгүй. Тэгээд заримдаа болохоор одоо бас зөндөө олон газар бас учирч олон зөвхөн сургууль гэлтгүй одоо сургуулиас гадна сургуулийн хашаан дотор сургуулийн гадна орчинд эсвэл зүгээр ингээд нэг дэлгүүрт явж байгаа ч гэсэн бас тэр үе тэнгийн хүүхдүүдийн дээрлэлт нь өртөх боломжтой. Тэгээд хүүхдүүд болохоор ингээд за ингээд нэг сургууль дээр ингээд үе тэнгийн хүүхдийн дээрлэлтэнд өртсөн бол сургуульд очих дурггүй болдог ч юм уу тэнгүүд сургуулиас гадна бас байгаа учраас хүүхд өөрийгөө нөө хамгаалах чадваргүй болоод одоо эрх мэдэл хүч чадварын юм тэнцвэргүй харилцаа үүсээд эхлэнгүүт хүүхэд ирээдүйд бас нөгөө нийгэмдээ олцохоос айдаг бас нөгөө шалтгаан болох боломжтой учраас бас эрт энийг нь одоо нөгөө илрүүлж одоо эцэгчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаад одоо миний хүүхдтэй хин нэгэн гоё харьцаж гин үү муухай харьцаж гин үү миний хүүхдэд таагүй сэтгэл учруулсан ямар хүүхд байна гэдэг ч юм уу тэгээд тэр байдлаар жоохон ярилцаж байхгүй бол хүүхдүүд ингээд нөгөө нэг өөрт нь юу болоод байгааг мэдэхгүй болохоор энэ угаасаа байх хэрэгтэй юм байна гэж ойлгоод тэгэл улам хөндрүүлээд байдаг. Тэгээд тэр нь явандаа явсараад тухайн хүүхэд одоо амиа орлох байдал өргөдөг ч юм уу. Ер нь амар сөрөг талтай. Тэгээд тийм болохоор энд Австралид бол амар одоо нэг ноцтой хүлээж авдаг. Гэхдээ бас яг ингээд хөрсөн дээр одоо буугаад одоо ингээд хичнээн бичиг цаасан дээр бид нар буллинг эсрэг байна тий. Одоо энэ буллинг чинь зөвхөн бага насны хүүхдүүд гэлтгүү том одоо насанд хүрсэн хүмүүсийн дунд ажлын байранд дах буллинг гадуурхал бас байгаад байгаа болохоор энэний эсрэг байна гэд ингээд хуульчлаад ингээд бичиг цаасан дээр байгууллагын дотоод дүрм журмд оруулаад байгаа хэдий ч яг хөрсөн дээр тэр нь одоо хүртэл байсаар байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор энийг байхгүй болгох талаар олон төрлийн нөгөө нэг одоо сургалт ухуулга танилцуулга хийгдээд ажлын байранд бол одоо элдэн янзын сургалт бас оруулаад байна л да. Bystander training гэл одоо та хэрвээ иймэрхүү байдлын гэрч болсон бол та ямар одоо зөв одоо үйлдэлийг гаргах хэрэгтэй вэ гэдгийг хүртэл хүмүүс зааж хэлж байгаа байхгүй. Тэгээд тэнгууд чинь бид нар чинь болохоор эцэг эхчүүд сургууль дээр байхгүй өглөө 9-өөс хүргэж өгөөл орой 3-аас авахын хооронд юу болж байгааг бид нар мэдэхгүй. Тийм учраас хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцдаг байх хэрэгтэй. Тэгээд асууж сургалж ижил бид нар юу болж байгааг бас мэднэ. Тэгээд бас нэг хэлэх ёстой зүйл нь хүүхэд ингээд бүдүүлэг байгаа байдлыг эсвэл хүүхэд жоохон ингээд үйл ойлголцол үүсч байгаа хэсгийг буллингээс ялахгүй бол хүүхдүүд ингээл жоохон нэг удаа ингээл жоохон ингээд нэг бүдүүлгээр те чи ямар муухай энэ гэдэг ч юм уу тэгээд хийлэнгүүт энэ бүх намайг бүлээж чинь гэд нөгөө эцэгтэй бас их магадaltaй. Тэнгүүд чи нөгөө эцэгчүүд чинь миний хүүхдийг бүглээчлээ гэл амар нөгөө нэг жижиг зүйл дээр ингээд том одоо хүлээж аваад сандраа санаа зовоод байх бас магадaltaй учраас тэрнийг бас сайн ялгаж ойлгоод хэрвээ хүүхэд ингээд бүдүүлэг хандчихвэл тэр хүүхдтэйгээ яаж одоо харьцах уу тэрийг одоо нөгөө багш нартай бас ярилцаж болно. Хамгийн ихний ээлжинд манай эцэгчүүд багш нартай ойлголцож одоо асуугаад миний хүүхд яаж байна? Тэр хүүхд яаж байна гэдгийг сайн ойлгохгүй бол бас нөгөө жижиг нюанстай тийм үйл явцууд бас байгаад байдаг. Тийм. Тэгээ тийм болохоор хамгийн ихний ээлжинд байнга тэгж үлдэгдэж байгаа. Учир шалтгаангүйгээр тэгж одоо хүүхдийг одоо доош нь хийсэн эрх мэдэл одоо биеийн хүчний байдлаар жоохон доош нисэн тий том биетэй хүүхэд жижиг биетэй хүүхдийг дээрлэгдэж юм уу. Тэгээд тийм сэтгэл санааны болон биеийн махбодын ямар нэгэн гэмтэл одоо асуудал үүсгэж буй тэр зүйлийг одоо бүлинг гэдэг юм аа.
Тийм байна. Би яг энэ дээр сая бичсэн тогтмол үлдэгддэг асуултын тэмдэг. Тэгэхээр нэг удаагийнх байвал тэр зүгээр хоёр хүүхдийн хоорондын санал зөвлөлтөө ч юм нэг юм байж болно. Тогтмол гэхээр ер нь одоо тэр ямар нэгэн тоо зааварсан юм байдаг. Одоо жишээ нь сургууль дээр нь очиод ээж аав нь ингээд уулзъя гэхэд те буу юм байх шиг байна гингүүт мэдээж ингээд асуултууд асуух те за хэр удаан яг юу болсон гэд тэрэн дээр бас юу бэлдэж очивол зүгээр вэ? Хүүхдүүдтэйгээ ярилцаад одоо хэдэн удаа хаана болсон одоо ланчны цагаар болдог. Ланч чинь ингээд хүүхдүүд гадагшаа гараад төнгүүд тоглоомын талбай дээр байнга тоглоомын талбай дээр хүлээж идэх ч юм уу. Эсвэл сургуультаа орж ирэнгүүт хажууд нь ойрхон очиж суудаг ч юм уу те. Яг ингээд нэг удаа тохиоллоо гэдэг юм бол за хаана хин ямар юм болсон хин гэдэг хүүхд байсан гэдгийг асууж агаад. За тэгээд хэрвээ дараагийн удаа боллоо гэх юм бол нөгөө хүүхд ч юм уу тэр газар байсан уу эсвэл өөр газар байсан уу өөр хин хажууд чинь байсан уу. Тэгэд ямар төрлийн одоо үйл гаргасан цогсон уу, зодсон уу, түлхсэн үү, биеинд нь хүрсэн үү, эсвэл муухай үг хэлсэн үү, доромжилсан үг хэлсэн үү гэд бүр нарийн дэлгэрэнгүй ингээд ер нь бол жижигхэн нэг одоо тэмдэглэл хөтлөх маркийн байдлаар одоо бодоод одоо цээжлээд авчих юм бол дараа нь давтагдах юм бол тэр чинь за энэ жинкнээс одоо бүлийн болох магадaltaй юм байна. Нэг тохиолдсон, хоёр тохиолдсон, одоо гурав дахь тохиолдлыг үгүйсэх арга байхгүй. Тийм учраас би одоо багштай ярилцах хэрэгтэй юм байна гэд одоо дүгнэлт гарах маркер. За хоёлаа яг яах уу гэд би энэ дээр ингээд үржилэн сэргийлэх болсны дараа яг яах уу те комплейн үүсгэхэд ямар шатууд байх уу гэл ингээд юу ч мэдэхгүй байгаа болохоор ингээд бичсэн байгаа. Гэтэ тэрнээс өмнө яг одоо энэ буллинг яагаад энийг сонсож байгаа эцэг эхчүүд те энэ үйлдэлүүдийг хийх ёстой юм бэ? Одоо ямар хор уршигтай юм бэ гэдгийг бас ярих гэж бодоод байна. Төрүүлээд тэгэхгүй бол яах вэ? За тэгэл хүүхдүүд хоорондоо тэгжлээд хурц дуучраа болог гэл те. Одоо чи манай хүүхд чи ингээд арай 2 хүрээгүй ой гарантай тэнгуут ингээд тоглоомын талбай дээр ингээд юм хум булаацлангууд бид нар ч гэсэн хийдэг байхгүй. За өөртөө уучраа олох жоохон хүүхдүүдтэй харилцаж сураг гэдэг ингээд орхиж юм уу тий. Тэгэхээр энэ юм ингээд цаашлаа томроод яваадах юм уу? Эсвэл яг алин дээр тэ эцэг эхчүү за ингээд хил хязгаар гэдэг зүйл тогтоогоо тий. Окей энэ бол өстой байж болохгүй гэдэг ч юм уу. Одоо хүүхэд хазахад болохоор тэн дэмний ингээд boundary байдаг байхгүй. Эхлэлцэг тоглоом булаацал тэрэн дээр болохоор ингээд хуваалцаарай ингээрээ гэл нэг жоохон ингээд чи холоос харж яадаг тий яг хазаад авах ч юм уу тэр мэр ч юм болохоор ингээд эсвэл өөр юм хатуу юмар зохимох тэр одоо ингээд гүйж очдөг тий тэр одоо тэр шиг ингээд эцэгчүүд яг өөрсдийн гэсэн за энээс цааш би ингээд хүүхдээ хамгаалах тий бүх юмнуудаа хийнэ гэдэг нэг тийм юмтай бас байх хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээ яагаад тэр нь муу вэ гэдгийг ярьж үз. Одоо бүлийг өртүүл яг яах уу, юу болох уу? Эсвэл хүн илүү гоё амьдралд хатуужаад амьдрал гэдчихсэн нэрэ хатуу аимшиг газар штэ. Тэрэнд өсвөр наснд байхдаа бэлтгэл энэ гэж мэддэг бас үзэл бодолтой хүмүүс байгаа шүү дээ. Тийм. Тэр талаа юу гэж боддог вэ? Тийм. Тэнгүүд тэр бол тухайн нөгөө нэг яг айлынхаа одоо эцэг эхчүүдээс бол амар шалтгаалж байгаа хгүй. Одоо жишээ нь одоо багадаа ингээд зодуулж өссөн хүн бол хүүхдээ нэг зохиолыг хараад бол энд бол байдгал зүйл гэж тоохгүй. Тэнгүү чинь багадаа зодуулж өсөөгүй одоо муухай үгч сонсож өсөөгүй хүн бол хүн ингээд хүүхдийн загнахад л энэ миний хүүхдийг загначлаа гэл амар тийм хүлээж авна штэ. Ягаад гэвэл өөртөө тохиолж байгааг учраас тэнгүүд тухайн хүн өөрөө юу гэж бодож байна? Одоо энэ одоо миний хүүхдийг за хэн нэгэн загнаж болно одоо тий ямар асуудлаар загнаж болохгүй гэдгийг бас өөр хоорондоо тий эцэг эхчүүд хоорондоо бас ярилцаад за миний хүүхдийг хэн нэгэн зохих юм бол болохгүй зүйл одоо зодох юм бол болохгүй зүйл гэд ер нь бол нөгөө ихний одоо бүлийн болохоос өмнө ярилцвал илүү зүгээр. Тэгэхгүй ингээд ямар нэгэн асуудал болдог тэнгуут ингээд одоо шинэ манай хүүхэд одоо сая 7 дугаар ангид орж байгаа байхгүй тэгээд хүүхэд зогсон байгаа сая сургуульд орол 2-3-7 хоногийн дотор л нэг хүүхэд зогсон байгаа байхгүй. Тэгээд бид хоёр чинь болохоор нөгөө ерөөсөө тэр талаар ярилцж байгааг болохоор ингээд шокнд ороод одоо яах вэ нэрээ нөгөө сургууль руу хандах уу яах вэ гэж ярьж байгаа байхгүй. Тэгээд тэнгуү чи угаасаа л хүний биед хүрнэ гэдэг чи угаасаа хуулиар хориотой зүйл өөрийнхөө гарыг өөртөө байлгана гэдэг энэ одоо сургуулиуд бүгд тийг заадаг байхгүй. You let keep your hand to yourself гэдэг тэгээд хэлээд байдаг шүү. Тэнгуү хүний биед хаалтахгүй байх хүнд одоо доромжилсан доош нь хийсэн одоо тийм одоо үдсэн те сарказм байдлаар ингээд тийм үдсэн тийм тоглоом маркер хэлж байгаа тэр үг чинь бас өөрөө бас бүл юм болох магадaltaй байхгүй. Энэ ста нэрэ танах ста баян бидтэй гэл амар сарказм хийгээл
амьдрал нь хэцүү байгаа хүүхдэд тэгж хэлэхээр чинь тэр хүүхдэд бас сэтгэл зүйн дайралт болж байгаа байхгүй. Тэгэхээр яг өөртөөхөө хил хязгаарыг тогтоочоод за энэ болох юм байна, энэ болохгүй юм байна гэдгээ хоорондоо ярилцсан байх юм бол хүүхдүүдээсээ тэрийг гоё ингээд миний хүүхдэд хэн нэгэн хүрээгүй үстэй, миний хүүхдэд найзтайгаа хувааж гин үү гэдгээ сайн нээлттэй ярилцчихэж хүүхдүүд нь за би ингэж миний хэрвээ хэн нэг нь надад ирээд ингэж хэлэх юм бол би ээж авдаа хэлэх хэрэгтэй мэн гэсэн нэг ойлголттой болно. Тэгэхгүй болохоор нөгөө нэг Монголд чинь ээж аавууд ерөнхийдөө нэг жоохон тийм хатуу гараар өссөн болохоор энд ирээд байгаа хүүхдүүд эднэр сайхан дураараа өсөж байгаа хэвээр gentle parenting гэдэг одоо амар гоё зөөлхөн аргаар өсөж байгаа эднэртэй жаргаж байгаа гэж бодоод байгаа хэрнээ хажууд нь ингээд хүүхдүүдийнхээ хажууд их нэртэй ч юм уу нөхөртэй ч юм уу муухай үйлдэл гаргадаг. Тэнгүүд хүүхдүүд тэрийг сураад сургууль дээр очино. Одоо бүлинд өөрөө өртөхгүй өөрөө тэгж хохирогч болохгүй ч гэсэн эсэргээрээ өөрөө бүли болох магадaltaй болж байгаа байхгүй манай Монгол хүүхдүүдийн хувьд. Тэгээ тэнгүүд чинь аль нь ч гэсэн ер нь бол жоохон ганцгүй шүү дээ бүлинд өртөгч бүли болгоч бас муухай. Тэгээ тийм болохоор хүүхдүүдтэйгээ сайн ярилцаад ингэж болохгүй шүү те хүн рүү муухай орилж хашгирч ярих чинь муухай. Хэрвээ ямар нэгэн үйл ойлголцол үүсэх юм бол миний охин одоо найзтайгаа ярилцаад ойлголцоороо болохгүй бол одоо багш руугаа очиорой. Дараагийн нэг алтнуудыг ингээд хүүхдүүдэд зааж өгөх хэрэгтэй. Тэгээ энтхийн Австралийн боловсролын яамнаас болохоор яг ийм төрлийн хичээлүүд амар их ордог. Positive behavior learning гэдэг бүх сургуулиудад тийм positive behavior learning policy гэдэг байдаг. Тэгэнгүүт нь эргээр одоо зан үйл гаргаж хоорондоо яаж харьцах боломжтой гэдгийг ер нь бол баг сургуулиас kindergarten, preschool-ээс эхлээд заадаг. Тэгээд тэнгуү чинь хүний биед хурж болохгүй юу? Хүний биед хэр их ойртвол тэр хүний нөгөө personal space буюу хувийн орон зайг нь алдах магадaltaй вэ гэдэг ингээд нэг гоё хил хязгаарыг гоё заагаад хэлж байгаа. Тэгээд хэрвээ эцэг эхчүүд хүүхдүүдтэйг ярилцах юм бол энэ талаар бас сурцсан байгаа. Тэгээд дээрээс нь нөгөө нэг хэрвээ хэн нэгэн чамд ингээд муухай мин хандаа те rude бүдүүлэг байгаад байх юм бол чи юу хийх ёстой вэ гэдгийг ингээд дөрвөн алхмаар заасан байгаа байхгүй сургуулиудад. Тэгээд тэнгуү чи хамгийн түрүүнд одоо тэр найзгаа stop it гэдэг одоо энийгээ зогсоо. Энд чинь надад таалагдахгүй байна гэж хэлнэ. Дараагийнх нь яах вэ? Холдоод явах. Холдоод явангуй чи нөгөө хүүхд дагаад зарим хүүхдүүд бол дагаа шүү дээ. Зарим хүүхдүүд бол даахгүй. Хэрвээ дагаад ах юм бол одоо юу багштай буюу сургуулийн орчинд байгаа бол багштай завсарлагаанаар ингээд нэг сургуулийн талбай дээр багш нар ингээд нэг юугаар жижүүр багш нар гарчдаг байхгүй. Тэр багш нар ингээд тусгай юм улбар шар юм хантаа зөмсдөг. Тэнгүү тэр улбар шар хантаа зөмсөн багш руугаа очиж хэлэх ч юм уу. За тэгээ бүр болохгүй бол одоо өөрийнхөө trusted adult буюу trusted adult гэдэг чинь зөвхөн эцэг эх биш байхгүй. Эцэг эхээс гадна одоо өөрийнх нь аав гэгч, нагцаах, одоо ойрхон хэм бэ таардаг их чинь ч юм уу эсвэл өөр ахлах сургуульд явдаг өөрхөн төрсэн ах их ч бас байж болно. Тэгээд юу сургууль дээр нь бас нөгөө нэг сэтгэл судлаач, нийгмийн ажилтан, youth worker гэж өсвөр насны хүүхдүүдтэй ажилладаг тийм ажилчид байгаа болохоор тэр хүмүүс бас хэлж болно. Тэнгүүд тэр хүмүүстэй очиж хандаж хэлснээр энэ асуудлыг одоо нэг бүр цаашаа газар авахаас одоо сэргийлцгээе гэж ингээд тийм дөрвөн алхмыг хүүхдүүдэд зааж өгч байгаа. Тэгээд хор хохирол бол ер нь бол нэлээд байдаг. Тэгээд одоо бага наснаасаа болоод ингээд үе тэмдгийн дээрлэхэлт гадуур болтонд өртсөн хүүхдүүд одоо эхний ээлжинд бол сургуультай очих дурггүй болно тий. Тэгээ хоёр дараагийн ээлжинд хүмүүстэй ярихаас айдаг болно. Өөрийгөө илэрхийлэхээс тэнгуү чинь өөр сургуульд явах дурггүй болонгоо чинь нөгөө нийгмийн хүрээлд орохоо болно гэсэн. Тэгээ нийгмийн хүрээлд орохоо болоод эхлэнгүүд чинь ирээдүйд нийгэм дотор өөрийгөө яаж авч явахаа мэдэхгүй одоо нэг сүүлийн үед public anxiety-тэй хүүхдүүд амар их болоод байна. Дээрээс нь нөгөө нэг юу одоо нийгэмд орохоос айдаг тийм хүүхдүүд одоо separation anxiety гэдэг эцэг эхээс холтохоос айдаг тийм хүүхдүүд амар их болоод байгаа байхгүй юу. Тэгээ яагаад тийм их болоод байна гэсэн чинь үе тэнгийн дээрлэхэлт дээрээс нөгөө ковидын үе бас ер нь бол нөлөөлсөн л доо өөр шалтгаан бас. Тэгээд тийм хүүхдүүд нэмэгдээд ангууд нөгөө нэг хүүхдүүд өөрийн гэсэн нөгөө нэг тав тухтай байгаа comfortable bubble дотор орчоод эцэгтэйгээ харьцдаг, таньдаг найз нөхдөдтэйг нэг ганц хоёр ярьдаг. Тэгэл тэрнээсээ гарахгүй ангууд ирээдүйд том болоод нөгөө нэг ажил төрөлд ороход хэцүү, ярьслан барьсанд орохоор айдаг, сандардаг тий. Яна би буруу зөв хэлчихвээ эдэргээ айдаг. Тэгээд бүр ингээд тэр нь ингээд даамжрах юм бол
нөгөө нэг loneliness одоо нөгөө юу сэтгэл гутрал төгшил тийм тэр нь бүр илүү даамжаар эхэлнэ. Тэгэл бүр ингээл амьдралаас ингээд тусгаарлагдаад ганцаараа байгаад эренгүү тэр чинь сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлөд сэтгцийн эмгэг өвчнгүүд бас үүсэх магадaltaй болчихно. Тэгээд хэрвээ ингээд одоо яг өнөөдрийн байдлаар ингээд үе тэнгийн хүмүүсийн дээрлэхэл гадуурхалт гэдээ хоёулаа ингээд өсвөр насны хүмүүсийг ярьж байгаа юм шиг хэрнэ. Жин бага насны хүмүүс ч байгаа. Тэгэл томчууд бас байгаа. Тэнгүүд яг нөгөө нэг дааврын өөрчлөлттэй ингээд өсвөр насны үеийн хүүхдүүдэд энэ байдал нь бүр илүү нөгөө нэг илүү нөлөөлдөг гэх юм уу? Илүү нөгөө сөргөөр нөлөөлөд одоо амиа хорлох тийм магадaltaй байхгүй. Одоо саяхны жишээгээр гэхэд миний ажилладаг нэг сургуулийн 8 дугаар анги хүүхэд одоо дөнгөж 12 3 настай тийм хүүхэд өөрхөн амийг одоо авсан байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь хичнээн тэр одоо хайрлаад тий аав ээж нь хайрлаад ах эх чинь хайрлаад багш нар ингээд санаа тавиад байхад тэр хүүхдийг одоо тэр амиа хорлох тийм нөхцөл байдал хүрнэ гэдэг чинь амар сул тал болж байгаа байхгүй. Тийм болохоор нийгмээрээ бид нар энэ юу юм бэ? Бүлийн гэж юу юм бэ? Яагаад бид нар энийг тасан зогсоох ёстой юм? Өнөөдөр би бүлийчэж болно. Бүлид өртөгч бас магадaltaй. Тийм болохоор тэрэнд эртнээс одоо бэлтгэлтэй байсан бас хэрэгтэй болов уу би бодоод байна. Одоо ингээд сонсоод ангууд миний болохоор нөгөө career coaching-ийг 9 хүсэлтэд холбож хичээл ороод курс ороод байгаа. Тэгээд яг миний өнцгөр бол яг нөгөө монголчуудын эрт дээр 1000 жил мөлийн өмнө ч юм уу те гаргасан ингээ 9 цагаан хүсэл гэдэг энэний төлөөлөх хүн ер нь амьдраад идэм байна да. Дэлхийн бүх хүмүүсийг ингээ хараа те юуны төлөө бид нар яваад байгаа юуны төлөө өөр хөвгт гаргаа те өдрөөс өдөрт яагаад шүн болгон бид нар унтаад өглөө болгон сэрээд нэг ингээл зүтгээд байгаа штэ нэг юм руу юу юм бэ гэж бодохоор 9 хүсэлтээр л буучаад байгаа байхгүй. Тэгээ яг ингээ буллингыг би сая сонсчихсан чинь хэрвээ яг ингэж дээрлэхэлтэд өртөө тэг ингээд явах юм бол 9 хүсэл ингээд эсүүлэнгийн бүр ингээд унтрааж байгаа юм байна. Энэ эсүүлээ ингээд байж ч бид нар яг за би ингээд нэг сайхан бүтэн амьдралаар амьдраад тэг сэтгэл ханамжтай дууслаа гэд хүн ингээд дуусах байтал хамгийн их мэдээ жишээ нь эрүүл энхийн хүсэл гингүүд биеийнх нь хувьд гэмтэж ийн тэг сэтгэл санааны хувьд эрүүл мэндэд нөлөөлж ийн. За тэгээ сөрөг бодол ороод ирэн чинь бодлын эрүүл мэнд гэж бас байгаа тий. Инхээр ерөөсөө эрүүл мэнд тэ явандаа тэрнээс л хүн гой дасгал хийхгүй ч юм уу буруу зүрх хоол идээд ингээл шууд махан биеийн дээр амар том нөлөө хамгийн гол суурь байхгүй болох аюултай байна. За эдийн хүсэл гэл тэ бодоход дараа нь тэрнээсээ болоод нөгөө айгүй мундаг толгойтой хөвгт байлаа гэхэд хичээл номоо хийхгүй завсардаад их сургуультаа дургуулна ажилд ороход хүртэлтэй өөртөө итгэлгүй тэгээд нөгөө айгүй гоё баян сэтгэлтэй амьдрах байлаа гэхэд эдийн хүслээ дүүргэж чадахгүй том хүн болох бас магадaltaй болчих чинь тий боловсролын хүсэл бас ялгаагүй юм сурахт нөлөөлнө дөрөвт хүсэл би ингээ өсвөлийг нь хэлчихье гэж бодож байна хүмүүс ингээ хүүхдүүдтэй ярилцвал тий дөрөвт хүсэл дээр андын хүсэл бүр амар асуудалтай тий бид нар чинь ингээ хизээч ганцаараа байдгүй дандаа нийгмээр амьдардаг тий жишээ нь одоо энэ сэдвийг би ингээ ганцаар ярьснаас далаатай ярих ингээд хамаагүй гоё түшигтэй тий ингээд хамаагүй гоё байгаа учраас ингээл бид нар энэ тиймдгүү битэрч гэсэн ингээд андын хүслийнхаа хүрээнд ингээ хамт ирсэн. Тэгэхээр ингээ хүмүүстэй харилцахгүй за намайг агуул ингэчих бах. За би одоо юу ч юм 2 настай хүүхдтэй би одоо буруу юм асууж бах гэл те ингэж хүн бодож болно. Эсвэл бүр хамтраад хүмүүстэй юм хийж чадахгүй гэд ингээд таны хүсэл гэх тэнгуут буруу хайнаж сонгодог ч юм уу те. Өмнөөс нь үгээ хэлэхгүй хэлж чадахгүй би чам дургу байна гэж хэлж чадахгүй байжгаад ингээд гэрэлсэн хүмүүс үнэхээр байгаа хгүй. Ингээд яг амар те өөрийн хүсэлтэй өөр хүүхдээ яаж хүмүүжүүлэх юм. Тэгээ дараа нь карьер эзэн эрэхтэй карьераараа бүр ингээ оройн дээр улс орноо аврах хүүхэд байсан юм билүү те өсвөр наснд бүл эзнээсээ болоод бүр хамгийн муудаа бол бүр тэр хүн ингээ хорвоод байхгүй болж байна. Арай гайг өнгөрлөө гэхэд тэр карьерийг хөөхгүй болох гэдэг ч юм уу ингээд нийтээрээ бид нар ч гэсэн бүр ингээд мэдэхгүй болгож хохирох хэмжээний зүйл байгаа байхгүй те. Тэгэл цаашлаад хоёр те инх амгалангийн бусдад одоо ингээд сайхан зүйл хийх тэр бол угаасаа бүр байхгүй. Өөрөө өөрийгөө бид нар яа гэж юу хүн туслах. Тэгээ мөнхийн буюу те одоо ингээ хорвоод нэрээ юугаар дуусгах вэ тэр мөр бол бүр ингээ бодохчгүй зүйл гээд ингээ бүр ингээ тэр чигээрэл ингээл суурийг гангаж байгаа юм маш аюултай зүйл байна те. Нэгт айдас тэндээс үүсэх юм байна. За эзэн намайг ингэчгүүл хоёрт ичих нь байна те. За би хүнд дээрлгүүлээд байна гэдэг чинь ингээ амар тийм эмзэг байгаа үед ич хүртэй байдал үүсэж байна. Тэгээд өөртөө итгэлгүй болоод ингээл ер нь бүх юм бодгошоо бүр амар муухай хав харанхуй мэдрэмж төрж байна надад бол яг ингээ саяныхыг ярихаар. Тэгэд ямар ч хүүхд ганц өөрийн хүүхд гэлтгүй хэний ч хүүхд битээ тэр зүйлийг бас мэдрээсэй тий. Тийм тэнгуү чинь нөгөө нэг хүүхдүүд чинь болохоор ийм юм болдсон байна гэж бодоод
Тэгээ тэрийг ээж авдаа хэлэхгүй байгаад ахаар нөгөө хамгаалагдсан мэдрэмжээ авч чадахгүй. Хамгаалагдсан мэдрэмжээ авч чадахгүй болохоор энэ хорвоод угаасаа намайг хинч одоо хамгаалахгүй юм байна гэсэн тийм байдалтай л яваад байгаа. Тэрнээсээ гарч чадахгүй ингээл өстой нөгөө бодол дотроо эргэлдээл. Тэгээд одоо бас манай Монгол юу ч нь болохоор бас ингээд хүүхдүүд ингээд өөрсдийнхөө тухай ярих гэхээр за чи чимээгүй өстой нэрэ жаргаж ээж бараг л чимээгүй байсангүй бид нар энд ажил төрөл хийгээ завгүй юм өстой виз миз асуудалтай ингээл хүүхдүүд эцэг эхчүүд өөрсдөө стресстэй болохоор тэр хүүхдээ ингээд одоо шатдаун хийх буюу одоо чимээгүй болгочтой. Тэнгүүд хүүхд өөрийгөө илэрхийлж чадахгүй болохоор өөрт нь асуудал болоод байхад чинь ингээл тэрийг ингээл дотгошоо хумсаар багаад бас сөрөг тийм нөлөө бас гарах магадaltaй. Тийм болохоор эцэг эхчүүд жоохон хичнээн одоо ингээл визний төлөө гоё сурж амьдралаа дэвшлэхийн төлөө зүтгэж байгаа ч гэсэн хүүхдээ 5 минут гаргаад за миний хүүхдийн хичээл ямар байна, найзууд нь найзалж гин үү, хинтээ найзалж гин, хинтээ найзлахгүй байна гэдгийг жоохон бас асуудаг байгаасай гэж бас боддتي. Одоо эцсийн дүндээ яг эцэг эхчүүдээ угаасаа ингэж бид нар нөгөө виз, ажил, сургууль, мөнгө юуны төлөө хийгээд байгаа юм бэ? Хүүхдийн төлөө өстэй. Ер нь бол уг нь ингээд хүн болгоос асуух юм бол өөстөө хүүхдээ л ирээдүйд нэг айтайхан амьдрал чи энэ хэдэн хүүхдийнхаа төлөө өстэй би яхав гэд амнаас нь гараад байгаа мөртлөө тэнд үйлдэл нь зөрөөд те. Гэтэл та хичнээн их ингээ мөнгөтэй байгаад хичнээн ингээд Австралид одоо визээ сунгаад ингээд та сураад явлаа гэхэд тэр бүх зүйлийг чинь ингээд мэдрээд би ингээд амьдарч ийн гэдгээ ингээд хүлээн зөвшөөрөх цаашлаад таны ингээд ургуулсан хөрсөн дээр улам гой ургах тэр юм нэг унтарсан байхад бол тэгэл одоо нөгөө нэг одоо таны өнөөдрийг хичээж бичээж байгаа юм бүр шал дэмий хоосон хөөс болчихж байгаа байхгүй юу? Ер нь бол тэгэхээр яг хүүхдийн сэтгэл зүй гэдэг юмыг бүр ингээд маш сайн харах хэрэгтэй. Нэрэл өстө ганц өсвөр нас гэлтгүй жоохноос нь багаар суулгаад тий. Миний одоо тий хичнээн одоо хүүхэд нь буруу юм хийсэн ч гэсэн за миний хүү ээж нь чамаас сонсож байгаа шүү, аав нь чамаас сонсож байгаа шүү. Хэрвээ ямар нэгэн асуудал болоход бид хоёр чиний ард талд байгаа шүү гэдэг одоо нөгөө ихтгэл үнэмштэйг л багаас нь суулгахгүй бол тийм ихтгэл үнэмшилгүй хүүхдүүд одоо иймэрхүү одоо үе тэнгийн хүүхдийн дээрлэлд нүртэх юм бол илүү хурдан шатрах магадaltaй байхгүй. Тийм байна. Тэгээд дээрэс нь яг ийм юу байдаг штэ байгууллагууд дээр хүртэл одоо ингээд менежер, захирлууд энэ төр те. Гэтэ юу ч хийсэн хэлээрээ гэж бид нар ч одоо бас ингээ гадны нөгөө нэг юуны гадны хүмүүс байгаа учраас нэг жоохон ингээ Аз мааз гэдгээрээ ч юм уу нэг заримдаа ингээ хэлмэл сайн биш гэдгээр ингээ жоохон тийм яг бүүлээ биш гэхэд нэг юм за намайг сая ер нь жоохон тийм гадуурхан болчлоо гэдэг юм даа штэ. Тэгэнгүүт тэр үед ингээ менежер энэ төр oh I'm here for you гэдэг байгаа мөртлөө баг тэгж хэлж байгаа нь өөрөө баг ингээд гадуурхаад байгаа юм шиг ч юм уу те. Тийм нөхцөл байдал хүртэл байдаг ш. Тэгэхээр эндээс би яг юу хэлэх гээд байгаа вэ гэхээр эцэг эхчүүд чинь бидраас ингээ хүүхдүүдийнхээ хувьд бол яг тэр менежер лидер нөхгүй те ингээ үлгэрсэн үзүүлдэг хамгаалах үедээ хамгаалдаг тэгээ өөрөөр нь хэлэх үедээ хэлэгдэг. Гэтэ ингээ үг үйлдэл хоёр зөрхөөр бүр амар муухай дургуурдаг. Одоо би нэг том хүүхдг болохоор яг бас өөр төрөө ч гэсэн ингээ бодоод байгаа байхгүй юу. Тэгээд харч яг за чиста надад хэлээрээ хэцүү байвал хэлээрээ гэдэг байгаа мөртлөө хилэнгүүт тоодгүй ч юм уу те. Хилэнгүүт ингээ баг хүн болгонд яасаа шүрээ чамд ингэсэн юм уу гэж баг ингээ орилж байгаа юм шиг. Бутаад өөр ингээ амар ичих ч юм уу те тийм шейм рүү орчдөг. Тэнгүүд хоёр дахь удаа за энэ хүнд нөгөө хүн ингээл өдөр болгон хэлээл байгаа те. Уг нь бол амаараа стен нэр чи над дээр ирж хэлээрээ за стен нэр би чамайг хамгаална шүү би чамайг ингэ шүү гэдэг байгаа мөртлөө үйлчлэн гарахгүй болохоор хоёр дахь удаа хүн чи хэлэхгүй. За энэ чудлаа дөө гэдэг. Тэгэхээр яг эцэгчүүд хичнээн ингээ хүүхдэд хэлсэн ч гэсэндээ харуулах хэрэгтэй байгаа байхгүй. Үнэхээр яг тэр хүүхдэд юу хэрэгтэй байгаа. Хүн болгонтэй манай хүүхд сайн ингээ би сайн хамгаалж яваад маваад гэх юм уу? Эсвэл яг тэр хүүхдэд тэр хамгаалагдсан мэдрэмж байгуул хүүхд болгоны хувьд өөр байгаа те. Тэгэхээр яг тэр хүүхдэд мэдрээд манай хүүхэд яг яаж хамгаалагдахыг хүсэж байгаа. Өөрөө уучраа олон ард нь ээж аав нь бац зогсож байгаа юм уу? Эсвэл хөтөлж очиод хамт явах юм уу? Эсвэл ээж аав нь урд нь очих юм уу? Ингээ тэр мэрийг бас яг тодорхой ер нь болохгүй бол Тэгэд хилээд хахад үг үйлдэл зүрх үйл байдал дээр айгүй муухай ганцаардаад нэг юм. Эсвэл за намайг гэх хүн байхгүй гэж бодогдд юм биш шүү дээ. Үг үйл зөрн гэдэг чинь тэгэл хүүхд ирээдүйд одоо эцэг ихтэй итгэл байхгүй болчих واخгүй. Тэгэл тэнгуү чи нөгөө нэг эцэг их гэдэг чинь л одоо нөгөө нэг би ээж шигээ болно, би аав шигээ болно гэдэг нөгөө нэг жинхэнэ рол модель одоо үлгэр жишээ нь байгаа тэр хоёр хүн нь ингээл хэлсэндээ хүрхгүй, хэлснээсээ буцдаг байгаа тэрнгүү чинь хүүхд
Пэж баг ингээд ийм байх хэрэгч байгаа мó дөө гэсэн тийм нөгөө бас нөгөө амар уурагдсан мэдрэмж авах гал байна л та. Тийм болохоор ингээд бас одоо эцэг бид хоёр эхчүүдээс sorry яриа. Тийм болохоор эцэг эхчүүдэд бас зориулсан амар олон төрлийн сургалтууд байдаг байхгүй одоо Австралийн засгийн газраас нийгмийн салбарыг маш ихээр дэмждэг. Тэгээд тэр салбартаа хөрөнгө оруулалтыг сайн хийдэг учраас бүх төрлийн одоо нөгөө сургалт судалгаануудыг бас нөгөө төлбөртэй төлбөргүй хямдралтайгаар одоо нэг эцэг эхчүүдэд хүрэхээр хичээж ажилладаг. Тэгээд тэрний нэг нь болохоор одоо нэг сая Австралийн засгийн газраас сэтгэл зүйн эрүүл мэнд хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг ойлгох тийм хичээлийг үнэгүй орж ирсэн байгаа. Тэгэд хэрвээ монголчууд хүсэх юм бол сэтгэл зүйн эрүүл мэндийн тэр хичээлийг үнэгүй авах боломжтой. Дээрээс нь яг хүүхдийнхээ асуудал тохирсон тийм сургалтуудад бас хамрагдах боломжтой. Одоо жишээ нь хэрвээ миний хүүхэд одоо ингээд anxiety-тэй одоо сэтгэл түгших эмгэгтэй сургалт явах дургүй ч юм уу байгаа гэвэл би хүүхдтэйгээ яаж одоо харилцах вэ? Ямар үг хэлэх вэ гэдэг тийм сургалтыг бас орж байгаа хгүй. Одоо Cool Kids Anxiety гэдэг хичээл одоо энэ Австралид явагддаг. Тэр хичээлүүдэд ямар ч өсвөр насны болон бага насны хүүхдээ эцэгчүүд хамрагдах боломжтой. Одоо тэгээс 18 насны хүүхэдтэй эцэг эхэл бол тэр сургалтанд үнэн хамрагдах боломжтой. Тэгээд өөрөө хүсвэл төлбөртэй бас бусад сургалтууд байдаг. Тэнгүүд эцэг эхчүүд өөрсдөө нэг боловсрал одоо мэдлэгээ дээшүүлж одоо буллинг гэдгийг юу вэ гэдгийг мэдчихэж хүүхдэд хамгаална. Тэгэхгүй мэдхгүй ээжээж нэг хүүхд муухай хэлсэн чинь сургууль дээр нь очиод миний хүүхдээ булли хийсэн байна гэх юм бол бас өөрөө эвгүй байдал орно ш. Тийм чинь өөрөө юмаа сайн мэдээд сураад энэ нь болох юм байна, энэ нь болохгүй юм байна гэдгийг ялгадаг басныхаа дараа хүүхдтэйгээ бас ярилцаад миний хөө эн чинь ийм юм бэ шүү. Одоо тэр найз ч муухай үлээд чи бас муухай гэсэн бол хоёулангаас нь л болж байгаа учраас миний хүү энэ чинь үйл ойлголцол байна. Хоёулаа конфликт менежмент яаж дараагийн удаа энэ үгтэй үйл ойлголцоо одоо урьдчилан сэргийлэх үү те. Эсвэл яаж арай ондоо өнгөөр те ойрлж ашиглахгүйгээр ярих хэрэгтэй байдаг ч юм уу. Тэгэж хүүхдтэйгээ бас ярилцвал одоо нүүн эцэг их нь илүү мэдчихэж тэрийг хүүхдүүдэд одоо зааж сурах байхгүй. Тэнгүүд бас нэг одоо энэ тоглоомын талбайнууд дээр бас нэг үе тэнгийн хүүхдүүд нь одоо нэгээ дээрлэгсэн тохиолдол саяхан удаа гарсан байна. Тэрийг ингээд одоо бас ингээд яг энэ салбарт нь ажиллаж байгаа хүний нүдээр харангууд манай эцэг эхчүүд хоорондоо ярихдаа ингээд хүүхдүүдийнхээ хажууд нэг одоо муулж ирдэг те. Тэр тэгсэн гин энэ ингэсэн гин гээд хүүхдүүдийнхээ хажууд ингээд нэг өөрийн мэдлэхгүй ингээд нэг жоохон доош нь хийдэх байдлаар ч ярьдаг юм. Эсвэл жоохон доромжилж ярьдаг ч юм уу. Ингээд нэг муухай гар жоохон ингээ харуулчихна. Тэнгүүд хүүхэд нь болохоор манай ээж ингэж хүнийг одоо өмсөн зүйлснээр нь хардсан байна. Хүн ингээд гой хувцас одоо үнэтэй брендийн хувцас өмсөх юм байл энэ гой хүүхэд байх юм байна. Хэрвээ хүүхэд тийм хувцас өмсөв байх юм бол би тийм хүүхдэд харьцахгүй юм байна гэдэг тийм мессежийг хүлээгээд авчгараа тэгээ нөгөө тоглоомын талбай дээр очиод жоохон өөрөөс нь одоо өмссөн зүйлсэн хувцаараа жоохон дорой харагдсан нэг юм байх юм бол тэр хүүхдээ шууд өөрийн нэг дургуй зангаа шууд гарах магадaltaй. Төлөвлөгдөг тий. Шууд цогтөг ч юм. Тэнгүүд эсвэл эцэг эхчүүдийн хин нэг нь эргэн тойрон ч юм өөрийнх нь эргэн тойронд хин нэг цогтөг. Доддог тий. Гэлтдэг тийм байдлууд үргэлж үзүүлж харууллаад байх юм бол тэр хүүхд чинь яг тэр байдлыгаа л нөгөө нэг амьдрал дээр гарахаараа тий найзууд тундаа сургууль дээр буцаа гаргаад эхэлж байгаа. Тийм болохоор хэрвээ таны хүүхэд одоо ямар нэгэн байдлаар одоо бусад хүүхдүүдэд муухай зан гаргаж эхэлж явах юм бол та өөрийгөө л засаж хүмүүжүүлэх хэрэгтэй. Одоо энэ Австралид сүүлийн үед тийм үг гараад байна л да. Unlearn, learn, relearn гэдэг одоо сурсан зүйлээ сурхаа болёо. Одоо одоо хийгээд байгаа зүйлээ хийхэ болъё. Тэгээд хэрвээ шаардлагатай бол сурыг. Хэрвээ бүр болохгүй бол дахиж сурыг. Relearn хийх. Тэнгүүч нь одоо жишээ нь одоо би бол Монголд ахтаа бол жоохон ааштай байсан. Тэнгүүд одоо ингээд энэ дээрээ одоо сэтгэл зүйн эрүүл мэндэд орилж хаширах чинь одоо муухай хүүхдэд муухай байдаг, эргэн тойрны хүмүүст муухай байдаг гэдгийг ойлгоод эхлэнгүүтээ би хүнтэй яриад хэрвээ энэ хүн миний одоо дургүй зүйлийг хийх юм бол орилж хашгирах шаардлагагүй юм байна. Ингээ гоё тий.
тайвнаар ярилцъя. Хэрвээ би ингээд хичнээн ингээл одоо ингээл тухайн үед уур хүрэл ингээд ойрч ашигламар байсан ч гэсэн нэг 2-3 секунд ингээд нэг төр зүг пауз аваа те. За би ингэж ойрол цашгилж ярилцвал муухай шүү. Энд чинь ер нь бол нөгөө хүндээ бас сөргөөр нөлөөлнө. Тэгээ тэр нөгөө хэрвээ би хүн рүү ойролцох юм бол нөгөө хүн чинь гэрте очиод хүүхд рүү ойролдог ч юм уу. Тэгээ хүүхд нь яваад найз руу ойролдог ч юм уу. Бас амар нөгөө нийгэмд нөлөөлөх магадaltaй учраас хичнээн одоо надад ингээд муухай санагдсан ч гэсэн гоё ярилцаж ойлголцъя тий. Надад энэ таалагдахгүй байна. Надад ийм сэтгэл төрүүлээ. Тийм учраас хоёулаа энийг ингэж хийвэл зүгээр байна ч гэдэг нь өөрийнхөө нөгөө anger management гэдэг одоо нөгөө уур бухимдлыг зөв удирдах сурах. Өөрийнхөө ингээд нийгмийн харилцаанд яаж орж байгаа гэдгээ эцэг эхчүүд бас өөрлөгөө бас сайн эргэж хармаар байна. Ер нь бол. Харин би сая яг далайгийн яриаг сонсож байхад эцэг эхчүүдийн боловсрал бол угаасаа бүр маш чухал. Зүгээр бараг нэг сургалтанд суугаад ч өнгөрөх биш те. Одоо ингээд бид хоёр сая ярьж байгаад ингээд хүүхдэд ийм мэдэрч төрж байгаа хүүхд чинь ичж байгаа. Тэгэл эсвэл те ээж аа ингээд ингэж хэлсэн мөртлөө ингээд итгэл нь буурж байгаа гэд маш амархнаар тодорхойлоод байгаа. Гэхдээ яг эцэг эхчүүдийн нөгөө ажиллах гээд байгаа хүүхд нь энийг өөрөө би ингээд байна гэдгээ ч мэдэхгүй. Тэ бараг ингээд зарим нэг бөөлөд өртөөд байх юм эсвэл за өртлөө гэхэд энэ нь надад хичээлдээ би дургу болоод байна, ааштай болоод байна, эсвэл би ээж авдаа итгэхэ болоод байна энэ төр гэдгээ шууд одоо ингээд битэрийн яриа шиг оншилж хүүхд өөрөө хэлэхгүй мэдхгүй тийм учраас эцэг эхчүүд бүр маш сайн сурах хэрэгтэй нэ ажиглаад өөрчлөлт нь ямар байна адаглаад бараг амьсгал нь хүний амьсгал хүртэл хэлдэг тийм ийм уурт ууж амьсгалтай байгаа мó ингэсэн амьсгалтай байгаа мó хүүхд чинь ямар vibe төрөөд байгаа хажууд нь байхад тийм энэ болгоныг бүр ингээ маш мэдрэмжтэй сурахгүй бол ийм яриануудаа сонсоол тэг хүүхд чи өөрөө ирснэ та надад түрүүн ингэж амлчаад үйлдэл чинь зөрчлөө тийм болохоор танд итгэл 20% буурлаа энэ гэсэн тийм юм байхгүй мэдгүй маш тодорхойгүй байдалтай харьцах учраас таны далайгийн хэлсэн бас тэг одоо эцэгчүүд өөрсдөө anger management-тэй бас тэг уурлалтаа зохицуулах өөрөө юу болоод байгааг зохицуулах тэгэхгүй бол ингээд нөгөө хүүхд нь өөрөө ч яхаа мэдгүй байгаа болохоор шууд хэлж чадахгүй чи яагаад байгаа юм бэ гэж асууад байдаг. Хүүхд нь юмаа хэлж мэдэхгүй дуурахгүй. Угаасаа мэдэхгүй байгаа. Тэгэнгүүт тэрийг нээцэгчүүд хамтдаа онцлохоос биш хүүхд өөрөө хэлж өгөхгүй. Тэгээд мэдлэггүйгээс л уурлаа. За энэ нэг юм ингээ уурлаад аашлаад манай энэ угаасаа ааштай мааштай гэд ингээд бас дахиад нөгөө хүүхдийг өөрөөрөө байсныхаа төлөө орхигдож гин гэдэг дахиж юм руу ингээ нөгөө хэрэг нь хүндрээд мэдрэмж нь хүндрээд тэгээ бүр цаашаа ингээ. Тийм яг зөв. Тэрнээс гадна нөгөө нэг монголчууд ингээд нөгөө юмд ингээд нэг нэр цол өгөх амар хурдан байхгүй. Манай хүүхд дуугаа юм. Угаасаа ичимхий. Уул нь тэр хүүхд чинь ингээд хичнээн ингээд өөрийгөө илэрхийлье гэд хичээж ийсэн чинь ингээд хин нэгэн жоохон доош нь хийсэн ч юм уу те муухай таагүй сэтгэл үүсгэснээс болоод хүүхдүүд чимээгүй болцсон байхад тэрийг ойлгохгүйгээр манай хүүхд угаасаа л юм багаас юм бичимхий хийсэн. Угаасаа л юм. Тэгээд нөгөө нэг одоо нэр цол өгөөд тэгээ орчиж байгаа байхгүй юу? Тэнгүү чин тэр хүүхд одоо ямар ирээдүйд ямар юмыг одоо бүтээх тийм боломжтой потенциалтай байсан гэдгийг эцэгчүүд мэдэхгүй өнгөрөх магадaltaй. Тэнгүү чин хүүхд чин амар олон юмнаас хоцрох гэдэг ш. Тэгээ дээрээс нь одоо шинэ хэрвээ хүн жоохон нөгөө нэг юу яадаг хөдөлгөөнтэй те нааш цаашаа гүйдэг тэгэл хэрэг төгт оролцдог хүүхэд байлаа гэж бодоход манай хүүхд угаасаа юм хөдөлгөөнтэй хүүхэд дандаа ингэж батан хийж явчихад ингээд нөгөө нэг нэр цол өгч штэ. Тэнгүү чин хүүхэд тэрийг нь одоо найз нөхдөд хэлж яхад тэр хүүхд сонсчих юм байна. Би угаасаа юм ээж намайг ингээ хүүхдэд зовлон зохион хийдэг тийм хүүхд гэж хэлсэн чинь би угаасаа тийм юм байна. Гэт өрөөгөө ерөөсөө нөгөө өөрийгөө өөрчлөе, засъя гэж бодхоо болчих واخгүй. Одоо сургууль дээр нь очиод миний хүүхдүүд ингэж болохгүй шүү гэд багш нар нь хэлсэн ч гэсэн цаана нөгөө нэг ээжийнх нь хэлсэн үг нь одоо нөгөө нэг subconscious mind гэдэг нөгөө нэг юу ухамсаргүй тахинд нэгээ суудсан. Тий, далд ухамсартанд суудсан. Тэгээд тэрнээсээ болоод нөгөө нэг үйлдэлээ давтаал яваад идэг. Тийм болохоор эцэг эхчүүд өөрсдөө нөгөө нэг үйлдэлийн үгийн одоо нэг ярианы байдал, биеийн хилэмж одоо бүгдийг өөрөө бас сайн ойлгодог, өөрөө сайн илэрхийлдэг байж хүүхдүүдийг бас ойлгох боломжтой байна. Тийм. Ялангуяа одоо энэ бол дэлхийн нийтээр уус судалгаагаар батлагдсан бандан тас болсон юм шүү дээ. 3 нас хүртэл бол хүүхдийн тий далд ухамсарын 80-аас 85% нь бүрэлдэж байгаа. 7 настай хүүхдийн бол бүр тий 95-аас 98% нь бүрэлдсэн. Ингээд тэгэхээр тэр чинь эцэг эхчүүдээс шууд ингэж уусгаж авч байгаа
Ерөөсөө л ингээл юу Тийм. хэлнэ шууд хүлээж авч байгаа. Тэгээ энэ дээр би нөгөө подкастаараа дандаа ярьдаг. Одоо хэрэн би ингээд одоо 30 гарчаад тэмцэлдэж байгаа юм. Залхуу шүрээ. Ингээ хоёр ихчтэй тий манай Аха. ээж ингээд айгу ажилсаг. Тэгэл би ингээ аавтайгаа ингээл тоглоод хэвтэйл эрхлээж өрн тэгээ байждаг. Тэнгуут ингээ манай гэрийнхэн ч биш ингээд нөгөө хамаатнууд гэрт ирэхээрээ чи басаа юм хийгээч гэх тэнгуут ингээ би дургу угаасаа одоо би хийх шаардлагагүй ангууд залхуу шүрээ гэл тий одоо яана том болоод хүнтэй суугаад одоо өстой хадамдаа гологдно гээл тий. Тэгэнгუთ би ингээд тэр чинь ингээ бүр багаас надад суудсан 7 8 нас хүрээд сургуульд орох үедээ бол би аль хизээний жоохон хөвчлөө угаасаа хүнтэй суухгүй. Тэгээд би хүүхдүүд ч болохоор би том болоо тийм хүнтэй суун ингэн мэгэн гэдэг байхад надад тийм бодол байдаггүйс хэвгүй. Яагаад гэвэл нөө хатандаа гологдчихно. Болохгүй. Тэгээд угаасаа би ингээм юм залхуу юм чинь чистэ яаж айл ихнэр болох юм гоо та би юу н айл ихнэр болохгүй юм байна гэдэг юм надад суудсан байсан байгаа байхгүй. Тэгээд одоо хэрэн би ингээд яг нөгөө одоо энэ Австрали ирэхээр чинь хүмүүстэй айгу хамтарч амьдарч үздэг те ингээл өрөөгөө хуваалцаал тэгэл яхаа энэ дээрэл нэг ихний 5 6 жилдээ хүмүүстэй хамтарч амьдарч байхад би өөрийгөө залхуу өстэй бүр юу ч хийж чаддгүйг бодоод байсан чинь яг ингээд боддоор харьцуулаа үзэнгүүт хамаагүй илүү гоё амттай хоол хийдэг ч юм уу тий хамаагүй ингээд юмас сайн цэвэрлдэг бүр ингээд ийм нөгөө миний өөрийнхөө энэ одоо байж бол хамгийн муу гэж бодож исэн юмнууд маань ингээд хүмүүстэй бусад айлынхантай би өстэй амар ажилласан штэ гэж найстайгаа харьцуулахад өөр тий бараг илүү гэтэл тэр чинь ингээд надад суучаад би тэрийг хараад тий ингээд насанд хүрсэн хүнийхээ ухамсараар мэдээд байгаа мөртлөө засалчихдаг. Одоо ингээл би залхуу өрөнгөттэй хүн угаасаа залхуу өрг ядраа штэ. Бараг ядраггүйта за нөгөө залхуу маань эхэлж гин гэтг ч юм уу. Ингээд шууд орчиж байгаа болохоор энэ бүр ингээд маш аюултай зүйл аахгүй. Одоо би тэг хүүхдтэй бүр ингээд хэлж байгаа үг болгоно анзаарч байгаа хгүй. За миний хэлж байгаа үг болгон манай хүүхдийн даалт хонсорлоо орно. Одоо нэг тэг арай 2 хүрээгүй тэг 3 нас бол баш тусч бол. Энээс цаашаа 7 нас хүртэл бүх чиглүүлэг явагдчихээн гээд. Ингээд айгуу сайн бодох хэрэгтэй байт юм байна. Өөр дөр бол би айгуу сайн мэдэрч аваад. Яа энэ даалт хонсричээс та нэр. Тий. Ган төмөр бит хатуу дагтаршгүй байд юм байна да гэж бодоод. Аав ээжийн хэлсэн үг, ойр тойрны хүмүүсийн хэлсэн үг бол шууд ингээд хадагдаад үлдсэн байгаа байхгүй тий бид нар. Тийм. Тэнгүүч тэр нь тэгээд ирээдүйн харилцаанд хүүхдүүдийг ингээд нийгмийн харилцааны асуудал ингээд нэг сул тал болоо явчихшаа. Тэгээ өөрсдийгөө хамгаалах чадварыг багасгадаг ч юм уу өөртөө итгэлийн багасгах. Тийш зөвлөөр нөлөөлөд эхэлж байгаа юм тий. Тэгээд одоо бас нэг өөр амар том сэдв бид том болсон хүмүүсийн дунд нөгөө gaslighting итгэн үнэмшүүлэх буруу байгаад тахтана. Тэнгуут одоо тийм өөртөө итгэлгүй ч юм ямар нэгэн байдлаар тийм нөгөө шашиг өөртөө наалгацсан хүүхэд gaslighting багтаа амар хурдан. Чи л ингэж байгаа юм шүү. Гэлтэй би ингээл одоо хэрвээ хичээгээл хахад нэг тийм gaslighting гэдэг нэг эвгүй нөхөртэйсэн бол тий. Чи л залхуу болохоор ингэж байгаа юм шүү. Чи хийхгүй болохоор ингэж байгаа юм шүү гэдэг ийм юм уу. Тэнгуут тэрэнд бол би шууд итгэхгүй. Бүр ингэж ямар ч нэг ч эргэлзээгүйгээр итгээд урагшаа явах байхгүй. Тэгэхээр чи ингэ бас ингэ дараагийн амар эвгүй юмнууд руу ингэ орох хэвтэй болоод тэг ингэ бүх юм эцэг ихтэй унжин тий. Тий. Угаасаа заримдаа багаас цуг байгаа чи. Заримдаа далаа ингэж боддог уу? Одоо маань далаагийн хувьд чинь 4 хүүхэдтэй тий. Том нь хэдтэй лээ. Том нь 12-тай. Том нь 12-тай, баг нь одоо хэдхэн сартай гэдэг ийм айгуу тийм том юуны өөр насны хүүхдүүд охин хүү гэх тий. Тэгэхээр намайг бодвол ингээ хамаагүй таах. Би ингээл бас бодоход за бүх юм эцэгтэй ихтер ингээ унжирч байна гэхээр заримдаа ёо ямар их юм бэ гэдэг нэг тийм overwhelming мэдрэмж өгч тий. Ингээд живх гээд байгаа юм шиг. Гэхдээ яаж живж болохгүй те тэгэх сонголт авахгүй. Гэхдээ нэг юм гээд яваад идэг. Тийм юм руу хаяа орох гээд байдаг байхгүй. Тэгээ тэр болохоор би зүгээр өөрийгөө тайвшруулдаг нь энэ бол чиний ингээд үр хүүхэд гэдэгтээ бид нар ингээд за 80 наслаа гэж бодоход тэгээ 50-тай 60-тай хүүхэдтэй байх гээд байгаа байхгүй юу. Тэгэхэд чинь одоо ингээд дүүж ихний 7 тийм үү те за боли ихний 16 жилд нь л амар сайн хичээч. Ингээд хүүхдийнхаа яг сэтгэл зүгээ наажиглаа те 16 хүртэл нь үнэхээр ингээд сайн одоо maintenance-тэй те ингээд сайн юу хэлээ яг одоо цагийн наажгаад хүүхдэд тийм анхаарал халамжаа өгсөн байхад 16-аас хойш бол бүр ингээд чиглэл тогтчихож байгаа байхгүй юу те. Тэгэхээр энэ чинь ингээд 16хан жилийн ийм одоо хөрөнгө оруулалтаар та ингээд 60-тай 70-тай те амар тийм мундаг хүнийг бүтээх гээд байна. Бүр ингээд хөгшөрсөн хойноос ингээд хүүхдээсээ болж дахиад санаа зовол зовжмааргүй те. Гэтэл тэр нь ингээд одоо энэ ихний хэдхэн жил дотроо л ингээд ажиглаж байгаа. За бараг л 7 жил хүртэл нь те 7 нас хүртэл нь маш сайн ингээд анхаарчхад
болох гээд байгаа зүйл байгаа байхгүй юу. Тэгэж бодонгууд за хийчи гэд нөгөө нэг амар их overwhelming над дээр бүх юм ирээд байна. Би амар их сурах хэрэгтэй болоод байна. Тэ би ингэж ажил хийж юм. Би өөрөө дахиад тэр жимд явж гин. Дахиад хүүхдийн ингээд энэ юм чинь бүх гэл ингээд тэ зүв авсан юм шиг, өргөс авсан юм шиг байхгүй болчдөг. Тэгэхээр чиний хувьд юу байна? Одоо ингээд амар их санагдаж байгаа үед яаж тийштэй би л хүүхдийнхээ төлөө энийг хийх ёстой гэж нэг юм өөрийгөө засдаг юм байгаа юу? Тий. Яг нь анх болохоор 2 хүүгээ төрсэн байхад би чинь одоо залуухан байсан ш нь 23 4-тэй. Тэгэл залуухан ээж байхад бол тэрийг бол ойлгохгүй шүү дээ. Хүн чинь өөрийгөө анхаарч ойлгож одоо мэдэх ухамсарлах тэр үед одоо байхгүй байсан байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээрээ одоо сэтгэл зүйн эрүүл дээр сураад ажиллаад эхлэнгүүд би одоо нүд нээгдэж байгаа байхгүй юу. Тэнгүүд миний бодлоор би нөгөө суралцаад одоо боловсролын эзэмшээд эхлэнгүүд одоо миний нөгөө мэдлэг ингээд дээшлээд ирэнгүүд тэрийгэ дагуулад тэгж нөгөө санаа зовох айх байдал нь багасаад эхэлсэн юм шиг санагдсан надад. Дээрээс нь нөгөө нэг одоо энэ сэтгэл зүйн эрүүл дээр сурж байгаа бүх оюутан залуучууд одоо сэтгэл судлаач болгож байгаа тэр хүмүүсийг чинь энэ Австралийн нөгөө нэг их сургуулиуд одоо боловсролын байгууллагууд чинь өөрсдөө сэтгэл зүйчдэр очиж үз гэж хэлдэг байхгүй юу? Одоо манай багш бол тэгдэг гэсэн. Та нар өөрсдөө хүнтэй харьцах чинь одоо ширээний наан цаана харьцах чинь та нар өөрсдөө одоо клиент болоод үйлчлүүлэгч болоод төлөвлөгөө аваад үзээ. Тийм байвал ямар санагдах уу гэд эхлээд хэлж байгаа байхгүй юу? Тэнгүүт нэрээ тийм байна гэл тэгээ дээрээс нь бид нар чинь ингээд нөгөө нэг ажиллаж байгаа болохоор заавал өөрийн гэсэн нөгөө нэг personal counselorтай байх хэрэгтэй байхгүй юу? Тэнгүүт чинь тэр хүн дээр очиод өөрийнхөө нөгөө асуудлыг яриад ингээд нөгөө unpack хийгээд одоо би багтаа яаж исэн одоо амьдрал минь ямар байгаа ингээд дэлгэрэнгүй яриад эхлэнгүү чинь хүн өөрийнхөө нөгөө мөн чанар одоо бүх юмыг ойлгоод эхлэнгүүд одоо яг л чамшиг хүн л надад байсан гэсэн үг байхгүй карьер коуч хийж байгаа хүн шиг одоо надад супервайзер хийсэн тийм хүн байгаа болохоор би тэр хүнтэй ингээд өөрийнхөө бүх асуудлыг ингээд дэлгэрэнгүй ярьж чадсанараа ингээд өөрийгөө ойлгоод тэгээ өөрийгөө ойлгоод эхлэхээр нөгөө тэгэж нөгөө overwhelming хийж байгаа байдал ер нь бол багассан юм шиг санагдсан надаа. Тэнгүүч одоо би ингээд яг уу мэдээж санаа зовно л да хаяа ингээд жоохон хүүхдээ загнаж магнаж юм бил яана би яа загнаж чууч гэдэг ч юм уу те. Тэг бодно л да тэгэл тэнгүүч нь хүн би ингээд байдгаар хичээгээд сураад боловсролын эзэмшээд ажиллаад явж байгаа. Тийм байгаад би ингээд хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө л одоо би тэр хүүхдийг загнаж байгаа. Тэрнээс ч би тэр хүүхдэд одоо утга учиргүй одоо зодол загнаад одоо abuse хийгээд тэгж яваагүй. Тийм учраас одоо миний хүүхд одоо ирээдүйд том болоод ч гэсэн ойлгоно ч гэдэг ч юм уу те. Тэгээд дээрээс нь нөгөө нэг хүүхдтэйгээ харилцахдаа би ч амар нээлттэй харилцдаг байхгүй. Одоо ямар нэгэн буруу их юм бол яагаад буруу хийснийг хэлнэ. Дараагийн удаа ямар бол өөр юм хийвэл би одоо илүү happy байх вэ гэдгийг хэлнэ. Тэгээд хэрвээ би өөрөө бас буруу юм их юм бол бас зөрүүлээд уучлахгүй гэдэг. Одоо нөгөө манай Монгол одоо уламжлал гэх юм уу ёс заншил одоо тийм нийтээрээ хүний өмнө одоо уучлаарай гэж хэлэх дурггүй, баярлалаа гэж хэлэх дурггүй. Тэнгүүд уучлаарай баярлалаа гингүү доошоо орчих гээд байгаа юм шиг тийм мэдрэмж аваад өссөн хүмүүс чинь хэлэхгүй. Тэнгүүд чинь одоо би болохоор хүүхдтэйгээ ярьж байхгүй. За өнөөдөр ээж ингээд стресстэй байсан учраас тэрнээсээ болоод ингээд чамайг нэг юм юмсэн чинь сая загначлаа шүү. Уучлаарай би энийгээ сая их мэдлээ. Дараагийн удаа миний ээжийг ойлгох чигээрээ ээж ингээд ажил дээр бас стресстэй шүү. Тийм болохоор орой ирээд хоёлаа хэдүүлээ гоё байж байгаа юм бол бас гоё штэ тий. Дэлгэрэнгүй ярангуй чинь тэр чинь ирээдүйд хүүхд над руу буцаж ирээд ээж надад тийм төлөх боллоо гэд одоо ингээд үеийнгийн хүүхдүүдийн дээрлэлтэнд өртсөн бол тэрийгээ бас хэлэх тийм. Тэгээ хаагаад ахаар чинь хүүхдүүд чинь цаашаа л явах болж байгаа юм чинь. Тийм болохоор ер нь бол яг тэгээ жоохон нүд нээгдээд илүү тайван болсон юм уу? Сүүлийн ер нь бол 4-5 жил ер нь бол жоохон тийм тайван болчихсон. Тэр хүн өөрийгөө илүү таних хэрэгтэй байна. Дахиад энэ сэдвийн талаар мэдлэгээд хэлэх хэрэгтэй байна. Дээрээс нь яг арай жоохон том зургаар хараад те өнөөдрийн бидний зүтгээ завгүй гэдэг байгаа. Яг юуны төлөө илээ гингуут ихэнх хүмүүс л хүүхдийн төлөө гэх бах те. Үнэхээр үү те энэ яг үнэхээр та хүүхдийн төлөө хийсэн үү? Хүүхдэд яг тэр нэг экстра $100 илүү хэрэгтэй байгаа юм уу? Эсвэл ээж аавынхаа нэг жоохон үнэхээр чин сэтгэлээсээ ойлгомоор байгаа.
тэр сэтгэл хэрэгтэй байгаа юу тий. Яг тэрийг Мгм. арай жоохон бас томоор яг харах хэрэгтэй юм байна л да. Тэгээ нэгцэгчүүд яг энэ юу орж ирж байгаа дээр нь одоо эндээс нөгөө манай бүлийдэж байгаа хүүхдүүдийн сэдв орж ирэх гээд байна. Угаасаа Аха. шууд нөгөө нэг хин нэг бүлийдэн гэдэг чинь тэр хүүхэд яалтчгүй л гэрийн хүмүүжил те яалтчгүй л ээж аа угаасаа гэрт яг тэнд ингээд өөртөөхөө copy paste-ийг ер нь хүмүүс ингээд тэр гэртээ үйлдвэрлэдэг байгаа. Тэр бид нар бол одоо яхаа буцаага дээш нэ ээж аавгаа буруутгаад яхав. Гэхдээ яг яг нөгөө далайгийн дөрөв хэлсэн чинь хатуугаараар өссөн. Тэ өөр соёлд өссөн. Тэ Монголд. Энд болохоор ингээд яалтчгүй өөр. Тий. Тэгээ энд ялчгүй өөр байгаад өөр соёл дээр бас байгаа юм чи бид нар ч гэсэн өөрчлөгдөх хэрэгтэй болж байна те. Тэгэхээр бүлэдж байгаа хүүхдийн өнцгөөс харуул одоо юу гэж үздэг вэ? Танаа хичээл энэ төр. Танаа ажил энэ төр. Хүүхдүүд ер нь бол бүли хаасайгүй. Сургууль дээр, цэцэрлэг дээр ч, ажил дээр ч хаасайгүй байгаа. Тийм болохоор одоо тий миний хүүхд энэ сургууль бүлэд үйлчлээ. Би өөр сургууль руу хүүхдээ шилжүүлнэ гэж одоо зарим эцэгчүүд бас боддог. Тэгм чин тэр сургууль дахиад бас нэг бүли бас байх магадaltaй шүү дээ. Тийм учраас хүүхдүүдээ ер нь одоо бүлид дүүлж байгаа эцэгчүүд хүүхдүүдтэйгээ бас сайн ярилцаж одоо зөв тэнцэнээсээ яаж гарах тийм одоо стратеги буюу арга замыг боловсруулахаас гадна миний хүүхд бас бүли болж байгаа юу гэдгийг бас жоохон анзаарчих бас хэрэгтэй. Одоо жишээ нь саяхан гэхэд миний өөрийн хүү 12 настай одоо ахлах сургуулийн 7 дугаар ангид орж байгаа байхгүй хамгийн бага анги шүү дээ. Тэгээд тэгсэн чинь сургууль дээр одоо хүүхдийг бүлэдсэн хэрэгт орж байгаа байхгүй юу? Тэгээ би чи сонсоо шокдсон. Яахаараа миний хүү одоо очиж одоо бүли болдог билээ гэд одоо тэр сургуулаас нь над руу хүн залхангуй чинь би ч нөгөө сургуулаас хүн ярина гэж чинь амар монгол шигэ бодвол амар сенсац үсгэл хүлээж аваад хаста миний хүүхд бүли хийлээ гэж хүлээж аваад дотроо өстө ажил дээрээ суужсэн бол дүүрс хийж уурлаад ажиллаа хийхээс ч бүр ингээл тогтож сууж чадхаа болол би чи санаа зовж байгаа шүү дээ айл өвтгийг яхаараа тэгтэйгээл тэгэл өөрийнхөө үгүүл бус юмал одоо буцааж ухрааж бодож би заанглуу би зодлоо яалаа гэл тэгэл тэр мэрэгөө өөрийгөө буруутгаал те өчнөө л юм болж байгаа байхгүй юу тухайн одоо хүн залгаал яриад та нар ч ингээ айл өвтгийг бүлээдсэн байна гэсэн тэр үгэл ингээл надад ингээл зөндөө олон уур бухимдал тэгэл стресс ичгүүртэй байдал гэл зөндөө олон мэдрэмжийг надад өгж байгаа хгүй. Тэгэл тэрнээсээ болоод би ингээд ажил дээрээ одоо хүнтэй уулзсан бол тэрийгээ ингээд өөр ажилчид өгөөд ажилтдаг хүндээ өгөөд тэгээ би дараатайгаа яриад ийм болсон байна. Би ингээд хүүхдийнхээ сургууль руу явж уулзахгүй болохгүй байна гэд хэлж байгаа хгүй. Тэгээ дарга заа ойлгож байна гэд. Тэгээд би ингээд хүүхдийг ярилцлаа. Тэгээд гисэн чинь явж нөгөө нэг хүүхд маань манай хүү маань нөгөө хүүхдэд тоглосон байж таарж байгаа хгүй юу. Манай хүү болохоор ээжээ би зүгээр жоб хийсэн гэж ярьж байгаа хгүй. Тэгээ чиний яхаа жоб хийж байгаа тэр хүүхд чинь ингээд бүли гэж ойлгодсон ингээд тэгсэн чинь надад тайлбарч байгаа өөрөө өнцгийг. Тэгээд тэгсэн чинь ингээд найзтайгаа ингээд бооцоо тавиад одоо нэг юм хийж чадахгүй гэдэг дээр бооцоо тавиад нөгөө хүүхд нь алтангуут нь тоглоод чи тэгвэл одоо юм алдсан юм чинь одоо $200 өгөөрэй гэж хэлсэн байхгүй юу. $200 ч амар их мөнгө шүү дээ. $20 биш $2 биш $200 гэж амар их мөнгө. Тэгээ тэнгуут тэгээ манай хүүхд тэгээд хийсэн чинь нөгөө надаа мөнгө байхгүй энэ гэсэн гэж байна. Тэгээд ойлгомжтой нөгөө чинь нөгөө хүүхдийг жоохон өдөж байгаа байхгүй юу ер нь бол тийсийн хийгээд чи надаа юм алдсан юм чи $200 өгөх хэвээрээ эзэдэй мэзтэй гэд асуусан гэж байна. Нөгөө надаа мөнгө байхгүй хэлсэн гэж байна. Тэгээ хайсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа тоглож байгаа юм $200 авахгүй гэдгээ мэдээд хайсан чинь тэнд нь тэрийг нь сонссон бүх юмыг харсан нэг найз нь одоо манай хүүгийн өмнөөс нөгөө хүүхдтэй орсон. Чи манай найз $200 өгсөнгүү. Гараас нь хөөжгүйгээд. Тэгээд нэг суурийг тавьсан хүн чинь манай хүү болчихж байгаа ш. Тэнгүү чи манай хүүхд асуудал орж байгаа хгүй. Тэгээд миний хөө дахиж тэгж болохгүй. Ийм асуудалтай хүүхдүүд байдаг. Хүүхд мөнгөтэй ч болно, мөнгөгүй ч болно. Тэглээгээ чи хүнээс мөнгө авахгүй. Мөнгө асуух хэрэг байхгүй. Тэгээд ингээд эхлээд ингээд жок юм шиг одоо тий тоглоом юм шиг эхэлсэн хэрнээ үр дүн нь одоо бүли гэсэн нэртэй болоод үлдэж байгаа хгүй манай хүүд. Тэгээд тэнгуү чинь ингээл дараагийн удаа яах ёстой вэ гэдэг одоо тэр арга замаа ярьж байгаа. Яавал одоо чи хэрвээ ингээд нөгөө хүндээ жок хийж байгаа бол тэрийгэ тайлбарлаж хэлээ. Тэр хүн чинь ойлгож болно, ойлгохгүй байж болно. Тийм болохоор чи миний энэ
$200 зүгээр тоглоом байсан шүү гэдгээ нөгөө хүндээ ойлгуулаагүй учраас нөгөө хүүхэд нь ойлгоогүй болохоор багштай очиод өө энэ хүүхэд надаас $200 нэгсэн. Ингээд нэчээд яваад байна гэж одоо ярьсан байгаа. Тэгээ тэнгүү чинь тэгээд нөгөө нэг айл гэрийн хүмүүжлээрээ бас ондоогоо байхгүй. Одоо бид нар бол гэртээ ингээд жок хийдэг байхгүй. Зөндөө олон бид нар чинь хүүхдүүдтэй ингээд тоглол за чи яста хож өгсөн шүү тэгээрээ ингээрээ гэл нөгөө нэг энэ тэндээс бэлгэнд авсан мөнгнөөсөө тэрийг нөгөөр энэ төр гэл одоо тоглож исэн чинь л ирээдүйд ингээд найз дээр очиад тоглосон чинь нөгөөх нь ойлгоогүй байхгүй. Тийм болохоор хинч хизээч бүлээ болох магадaltaй. Тийм болохоор өөрийнхөө хүүхдээ ч гэсэн за чи хүн муухай үг хэлж болохгүй шүү. Хүнийг одоо мөнгө төгрөг нэхэх гэдэг чинь угаасаа бүлээл байгаа ахгүй юу? Чи сургууль дээрээ найзаасаа мөнгө нэх гэдэг чинь болохгүй зүйл шүү дээ. Тэгээ тийм болохоор бас би бас тайлбарлаж хэлээгүй нь бас миний бас дутагдaltaй тал болчих жоохгүй. Би хүүхдээс мөнгө нэхэж болохгүй шүү. Би нэгчин гэж бодоагүй болохоор л хэлээгүй байгаа хгүй. Тэгэл яг иймэрхүү юм гарч ирэнгүү чинь хинч бүлээж болох юм байна. Одоо манай хүүхдийн ялангуяа амар тийм outgoing гадагшаа тал руу extrovert төдлийн хүн болохоор ер нь бол бас бүлээ байх магадaltaй гэж би бас айдаг байхгүй. Тэгээд тийм болохоор хэрвээ ямар нэгэн бүлээ хийж байгаа үйл одоо өөрийн тань хүүхэд бүлээ хийж байгаа үйл гаргах юм бол ямар нэгэн одоо стресс тохиолдсон уу ард гарт нь ямар нэгэн стресс болсон уу хайртай дотны хин нэг нь байхгүй болсон уу эсвэл газар орон нүүж ирсэн үү одоо Монгол хүүхдүүд чинь нааш ирэхээр бас стресс өртөн шүү дээ хүүхдүүд ч гэсэн тэгээд томчууд бид нар хүртэл ямар их стресстэй гэлээ тийм хүүхдүүд ч гэсэн стресстэй тийм болохоор тиймэрхүү юм болсон уу эсвэл найзтайгаа ойр тойрны хүмүүстэй ямар нэгэн хэрүүл маргаан хийсэн үү тэрнээсээ болоод одоо сэтгэл санааны өөрчлөлтөнд орохороо тэр чинь хүүхдүүд бүлээ болох магадaltaй. Одоо жишээ нь ах トゥ хоёр байлаа гэхэд гэрт нь ээж аав нь дүү чинь ийм юм чинь дүү чинь жоох юм чинь чи дүүдөө өг дүү чинь ийм юм чинь жоох юм чинь чи дүүдээ тэгж юм хийж өг гэдэргээд бүх эрх мэдлийг дүүд нөгөөд нь штэ тэнгуучинд тэр эрх мэдлээ гэртээ алдсан том ах нь сургууль дээр очиод өөрийнхөө эрх мэдлийг буцааж мэдрэхийн тулд найзуудаагаа ч юм уу одоо бусад хүүхдүүдийг бүлий хийх магадaltaй. Яагаад тэгэхээр гэртээ очихоор өөрөө эрх мэдлэг болчиход байна шүү дээ. Дүүл хамаг эрх мэдлийг гартаатчихвал аав одоо марууж авъя гээл дүүд нь авчихдаг чи том юм чинь баг л марууж гарах гатаа хүчин дийцтэй гэл том хүүгээ том гээл хайчдаг. Тэнгүүж нэр чинь эргээд нөгөө хүүхд одоо бүх төрлийн мэдрэмжийг л ингээд жигд мэдэрж байгаа аахгүй одоо ууралж болж гин өөлж болж гин одоо хүчтэй эрх мэдлийг хүртэл ингээл тодорхой хэмжээгээр бас одоо хүүхдэд мэдрүүлж яахгүй бол тэр чинь ингээд эрх мэдэл байхгүй гэдгийг мэдрэхээр сургууль дээр очиод би эрх мэдэлтэй хүн би хүчтэй хүн гэд гэртээ гаргаж чадахгүй байгаа мэдрэмжүүдээ сургууль дээр гаргаад эхлэнгүү чинь тэр чинь бүлий болоо очиж байгаа. Тэгээд тийм болохоор хүүхдэд ямар нэг юм болж гин одоо жоохон дүүтэй болсон уу жоохон дүүтэй болоод одоо эрх мэдлийн одоо power imbalance гэж байгаа хгүй эрх мэдлийн тэнцвэргүй байдаг юм уу одоо шинэ аав нь ч юм уу арх майхуугаа зодддаг тийм байх юм бол тэр хүүхдийн бас хүчгүй эрх мэдэлгүй тийм мэдрэмж авч өсөж байгаа хгүй тэгвэл тийм хүүхдүүд гэртээ нөгөө нэг тийм байгаа хүчгүй эрх мэдэлгүй байхаараа сургууль дээр очиод act out буюу одоо тийм бүлий зам гарах магадaltaй. Нэгдүгээрт ааваасаа бас сурж байгаа. Хоёрдугаарт өөрийнхөө эрх мэдлийг мэдрэхийн тулд тэгж бас үйл гарч. Тийм болохоор бас ингээ бүрэн гой сэтгэл ханамжтай биш байгаагийн илэрлэг гарч ирж байна тийм болохоор хэрвээ таны хүүхэд одоо бүлий болсон бол хамгийн түрүүнд сургуультайгаа ярилцаад ямар төрлийн сургалт одоо юу мэдээлэл хаанаас авах боломжтой гэдгийг асуугаад Австралич угаасаа амар өргөн дэлгэр мэдээлэлтэй сургалт ихтэй газар болохоор тэрнийг ашиглаад миний хүүхдийн бүлээ болох гэдэг шиг байна. Би энийг яаж одоо засаж залруулах боломжтой гэдэг сургуультайгаа ярилцаад тэгээс бүр болно гэх юм бол нэг юу сэтгэл судлаачтай ярилцуулдаг 7 хоногт нэг удаа ярилцуулдаг юу дутагдаад байгаа болохоор тэр хүүхэд тэгж зан үйл гаргаад байгааг нь тэр нөө сэтгэл зүйчтэй ярилцаад хүүхд өөрийгөө ойлгодог болох. Эсвэл нэг ядаж нэг хэрвээ хүүхдийг одоо биеийн хүчний ямар нэгэн зодон цохин хийгээд хүүхд одоод бол тэрийгэ багасгах ямар өөр аргаар coping mechanism гэл одоо өөр аргаар эрүүлэр
яг өөрийнхөө нэг одоо гомдсон эрх мэдэлгүй тийм хүчгүй мэдрэмж аваад байгаагаа ямар өөр аргаар илэрхийлж одоо зөвөр боловсруулах вэ гэдгийг одоо нэг сэтгэл зүйчтэй сэтгэл судлаачтай тэр хүүхд ярилцах боломжтой байхгүй. Тэгээд эхлэн үучин тэр өвчин шалгандаа болоод эхэлнэ шүү дээ. Энэ дээр яг би яг нэг хүнээс сонсчихсан байхгүй. Бас хүүхэд нь нөгөө сургууль дээр жоохон өөр хүүхэдтэй ирлэгцээ. Тэгэн гутаа за тэгээ яах вэ өөрөө дээрлэхүүлжсэнээс тэгээ дээрлэх явж исэн дээр байлгүй гэд орхиж байгаа хүн байгаа байхгүй юу. Тэгээд энийг ингээ бодоод байнгут өөрөө л манай хүүхд одоо дээрлэж байгаа нь сэтгэл зүйн бас зүгээр юм гэсэн үг юм шиг бодоод байгаа боловч яг үнэндээ тэр хүн ч гэсэндээ бүр том болоод одоо өөрөө ингээ дандаа одоо хүмүүсийг бүлийддэг байж байгаа, тэр хүүхдүүдийг бүлийддэг байж хагаад том хүн болвол тэр хүний сэтгэл зүйд бас яг яаж нөлөөлөх вэ? Нэгт бол угаасаа яг бүрэн эрүүл сэтгэл зүйтэй биш учраас за энэ хүнийг би ингээд ер нь угаасаа тэгж нэг өөрөө гэмтсэн хүн бусдуудыг гэмтэх гэдэг ч юм уу те энэ бол угаасаа ингээ үнэн өөрөө ингээ илүү гой хайрлагдаад өөртөө зөөлөн хандаад ангууд хүмүүс угаасаа л ингэх ёстой юм байна гэж гадагшаа зөөлөн хандаад байдаг. Тэгэхээр яг тэгж тийм бодолтой хүмүүс бол ингээ байгаа. Тэгэхээр юу гэж хэлэх вэ? Чи нэг хүүхдээ уг нь бол хамгаалаа за тэгээ өөрөө л гэмтчихгүй те өөрөө л одоо хүүхдэд үлдэхгүй бол байж л яг гээд байгаа боловч эн чинь бас нөгөө талдаа ирээдүйн хүүхдээ чи ирээдүг баллаад байгаа шүү гэдгийг мэдэх хэрэгтэй байгаа юм те. Одоо бүли хийгээд байгаа хүүхдүүдээ хэрвээ эцэг эхчүүд тоохгүй ингээ хайчих юм бол хүүхдүүд нэгдүгээр тэр юу сургуулаасаа одоо экспел хийх одоо нэг хасагдах магадaltaй шүү. За экспел хийгээд хасагдлаа. За тэр үед нь ч гэсэн тоохгүй байлаа. Өөр сургуульд оруулчих бас болно тий. Өөр сургуульд оруулснаа дахиад нэг хүүхд бүлий хийлээ. Ер нь сургууль олон намжих магадaltaй. За тэгээд ирээдүйд том болоод яах вэ гингүү чинь тэр чинь мэдээж ажил төрөл дээр хүнтэй зөв уулзралж чадахгүй ямар ч тийм нөгөө нэг олон нийтийн дунд бие авч чадах чадваргүй болчихж байгаа байхгүй юу. Тэнгүү чинь ажил төрөлд ороход хэцүү ажил төрөлд орлоо гэж бодоход ажил дээрээ удаан одоо хүмүүстэй харилцаж чаддгүй ч юм уу. Ингээд яг ганцаараа хийдэг ажлаа сайн хийчихэд одоо хамт олноороо багаараа хийдэг тийм ажлыг хийж чадахгүй байх ч юм уу асуудалтай. Тэнгүү чинь одоо найз хүүхэнтэй найз одоо залуутай болох тэдрийг нөгөө бүлэднэ. Тэнгүү чинь тэр чинь бас буцаад ирээдүйд хүүхдтэй болвол дахиад хүүхдтэй нөлөөдөд эхэлнэ ш. Дараагийн үе рүү. Тэнгүү чинь бүли байжгаад тэр бүр байдал буруугаар ирэх юм бол тухайн хүүхдүүд маань гэмт хэрэг рүү орооцолдох магадaltaй. Тэгээд одоо нөгөө найзуудаа яг жинхэнэ нөгөө бүли хийдэг хүүхдүүдийг нийлнэ шүү дээ. Тэнгүү чинь хаастаа найзуудаараа хэрэг гэдэг чинь багаар томроод явдаг тий. Нэг хийж үзээл тэгэл энэ нь гайгүй байгаа юм чинь ингээл дараагийнхаа нэмэл ингээд явчихдаг тий. Ямар нэг арга хэмжээ авахгүй бол тийм тэнгүү чинь ямар ч нөгөө consequence буюу хариуцлага хүлээлгэх одоо юу чадвар сургахгүй бол ирээдүйд ингээд буруу зам руу ороод гэмт хэрэгтүүд орооцолдох тий. Тэнгүү чинь одоо ямар ч хэрэгтүүд орооцолдох юм талтай шүү дээ. Тэгээд эсвэл одоо нэг өөрийнхөө дутагдж байгаа тэр зүйлийг одоо хүнээс бүли хийж одоо ингээд авчлаа. Одоо тий нэг хүүхдийг заддаг ч юм уу тэгээд авахгүй өөрийгөө амиг өвчтэйгээд мэдэрчлээ. Тэнгүү чинь ирээдүйд одоо тэрнийг байн хүүхд одоо тахаар өөрөө бас нэг хаяа нэг асуудалд орох гэдэг шүү дээ. Тэнгүүд өөр юмнаас хайдаг ч юм уу. Бусад төрлийн одоо донтолт руу бас орох магадaltaй. Тэнгүүд чинь донтолт гэдэг чинь өөрөө бас бүр амар том сэдв байгаа шүү дээ. Тэнгүүд чинь зөндөө олон одоо мөрөөдө тоглоом, юу компьютер тоглоом, хар тамхи, арх мансууруулах хүндаа мансууруулах зүйл зөндөө олон донтолтын төрлүүдээ болоход нэг болохгүй байгаа одоо нэг сэтгэл санааг нь одоо жоохон чочросон тийм зүйл болонгууд нэг догдох зүйл рүүгээ хөрвөх магадaltaй. Тэнгүү чинь зөвхөн ингээд за миний хүүхд бүлий юм те өнөөдөр нэг хүүхдийг задоол ийц маргааш гайгүй болчихно гэж хайчих юм бол тэр чинь ингээд дараагийн зөндөө олон цөрөг ороош. Тийм болохоор ер нь бол бити хаяарай л гэж хэлмээр л гэж үздэг. Харин тийм байна. Тэгээд нөгөө яг бас нөгөө бүли үүсэж байгаа шалтгаан гэд бодонгууд
хүн ер нь яг дотроо нөгөө юм амар хайр баг. Одоо яг аз жаргалтай хүн гэдэг чинь ингээд сэтгэл санаа намглан ингээд бусдыг хайрлаж байгаа. Ер нь тэндээсээ бусдаа ингээд нийцтэй байх, хайрлах тэндээс хамгийн их хэн хожоод байна вэ гэхээр тэр хүн өөрөө хождог тий. Хин нэгнийг хайрлаж байгаа нь хайрлуулж байгаас илүү хайрлаад нэг тэр гоё мэдрэмжийг аваад дотроос нэг хөнгөн болоод гоё болдог. Тэнгүүт ингээд тэр зүйлгүй тэр чигээр амьдрах гад байна тий. Тэгэхээр ингээд илүү урт хугацаагаар бас ингээд томоор нь харахаар ямар нэг зүйлийг хайрлах байгаа учраас л бүлээдээд баг ингээд явандаа бол нэрээ нөгөө ихтер нөхрөө хайрлаж байгаа нь хүртэл бүлээ болчих гээд байдаг тий. Тийм болох магадлалтай юм байна л да. Тийм. За тэрхгүй байгаад ингээд засарлаа гэхэд дараа нь тэр хүн өөрөө амар харамсан тий. Одоо ингээд хин нэг 10 жилдээ бөөлөдчихсэн аа. Одоо би өөр дээрээ бодож байгаа байхгүй юу? Монтуур төгсөн ингээ яг дотор байр ингээ бөөнөрөө амьдэрдэг. Тэнгуутаа ингэж учир зүггүй одоо ингээ хүмүүс цохид зодохгүй ч гэсэндээ ингээ найзуудаараа нийслэн наадахтайгаа бити юм ярмаар гэлтгцэн. Тэнгуут одоо хэрэн би харамсдаг байхгүй дотроо амар хэцүү. Яг тухайн үедээ бол угаасаа ингээ бас жоохон гэр орны асуудал ч юм уу те. Тэгээ яг юм юугаар нөө puberty өсөлтийн үе муу явагдаад ингээ яг учир зүгээ олохгүй дотроо бол угаасаа ханамжтай байгаагүй. Одоо өөртөө ханамжтай байгаагүй болохоор тэр нь баг ингэж илрэнгүүтлээ одоо би энтэй ярихгүй гэснээр найзуудаа бити яар заамаа гэж ингэж мэгдэг те. Тэгээд нэг тийм ингээд юу одоо нэг хэдэн сарын туршид үргэлжилсэн. Тэгэнгуутаа ингээд дуусаад одоо бид нар төгсөө те их сургууль ингээд явсан мөртлөө үе ингээд буули гэж ярих болгонд надад нөгөөх минь орж ир ингээд амар хэцүү санагддаг байхгүй. Одоо болохоор ингээд би яг юм за яаж хүмүүсийг хайрлах, өөрийгөө ойлгох гэл юм арай өөр өнцгөөс нь харчиж байгаа болохоор ингээд одоо тэр бүли гэдэг юм байхгүй байхад бас яг юм нэг амар том хар тод биш гэхэд би тэгэж явсан штэ гэдэг нэг юм дотор ингээд өөрөө тэг бусад хүмүүс найз найзуудаа би хаяа хэлэхээр тэг гайгүй л штэ чи юм сүртэй угаасаа л тэгдэж штэ гэл те. Тэгэнгүүт тэгж хүмүүс тэгж хүлээж авсан ч би дотроо I'm not okay байгаа байхгүй. Тэгэхээр чи эн чинь бас хүнийг ингээд насан туршид дагааж яваа шаналгах бас нэг тийм сэтгэл зүй юм байж болж байгаа байхгүй те. Тийм. Хичнээн нөгөө хүнээ тухайн үедээ ингээд сэтгэл зүйн асуудалтай ч юм уу биеийн асуудалтай үлдээсэн ч гэсэн ирээдүйд өөртөө бас ингээд хүнд ачаа нэмчихсэн байгаа байхгүй. Тэгээ аваад яваад байгаа байхгүй юу тийм. Тэгэхээр бас энд өөрийгөө уучлах ч юм уу чи жоохон байсан шүү дээ. Яах вэ гэж яахгүй бол бас юу навж явуулах юм байна. Тийм. Яг засарлаа засрах гэдэг байгаа шүү дээ. Тэрийг одоо өөрчлөгдөн том болоод өөрчлөгдсөн байлаа гэхэд тийм. Тэгэхээр яг тиймэрхүү зүйл байгаа одоо тий багтаа тийм чамаас өөрөөр тийм хүнд байдлаар бусдыг тэгж хүлээн хийсэн хүмүүс бас зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр тэрвээ тийм хүмүүс үнэхээр тэгж тэр юм ингээд ачаа болоод яваад байгаа бол ер нь бол сэтгэл зүйчтэй ярилцвал тэрийг илүү нөгөө яагаад ачаа болоод байгаа гэдгээ жоохон ойлгох юм бол илүү гайгүй болох гэж боддоо шүү дээ. Тий. Ер нь бол хүнээс тусламж асууна гэдэг чинь маш энгийн. Энийг юу амар normalize хийх хэрэгтэй тийм. Хүн ингээл ганцаараа тэгэл ухамтал хэрэг байхгүй. Ер нь бол яг туслах чадах хүмүүсээс тусламжаа аваад сургалтаа аваад тийм. Одоо ингээд Австрал зөндөө олон сургалтын өнөө нөгөө нялхуугтайхтай болохоор Triple P гэдэг өнгөө сургалт өгд юм лээ. Өөр ингээд нялхаас нь ихлүүтэй өнгөө шүү дээ тий. Тэгээ амар хэвээр зар дээр гарч ирдэг. Тэгээ авч үзсэн чинь аягүй гоё юм лээ. Богинохон 4-5 минутанд ингээд сэдвүүд оруулсан. Тэнгуут нэрээ юм байдаг юм уу гэдэг мэдээлэл Австралийн засгийн газраас юу санхүүжүүлж байгаа байт юм лээ. За одоо ингээд подкастаа үлдсэн хэсэг хугацаанд юу авал яг одоо за яах вэ? Жишээ нь хүүхэд бөөлөд өртөгдсөн байна тий одоо ингээд би амар дотроо ингээд тий манай хүүхэд бүр хойлоо амар шууд экстрим жишээ авчихэд хүү яа тий ер нь бол иймэрхүү анзааны гэдэг жишээгээр тий манай хүүхэд бүр ингээд биеэрээ зодуулсан байна гэж бодъё. Тэгээд би ингээд өөрөө эцэг эхийн зүгээс маш гомдолтой тий юм уур гомдолтой бараг нөгөө хүүхдийн очиж загнчмарч юм шиг тий тийм одоо мэдрэмжтэй байна. Тэгвэл яг энэ цэгээс би яах вэ? Одоо яг Австралид байгаа тий хуулийн хүрээнд яаж явал хамгийн том байдлаар би одоо ингээ ашиг хүртэж болох уу? Одоо өөр хүсэл санаач тэр хүүхдээч тэр хамгаалах бай. За яг хуулийн талаас гэх юм бол би нөгөө хуулийн чиглэлээр ажиллах болохоор бас яг дэлгэрэнгүй зөвлөгөөгөө өгж болохгүй. Тэнгүүд яг яаж явагдах вэ? Процесс бол ер нь хамгийн их нь эцэг эхчүүдийг сургуулийнхаа багш нийгмийн ажилтан сургуулийн захиралтай уулз гэж хэлдэг. Тэнгүү чин сургуулийн багш захирал одоо тэр нийгмийн ажилтнууд чинь болохоор нөгөө нэг хамгийн эхний арга хэмжээг авах хэрэгтэй хүмүүс байхгүй юу. Тэгээд тэр
чинь одоо танаа хүүхдэд уулзна, нөгөө хүүхдэд уулзна, ямар асуудал болсны юу байна. Тэгээд хэрвээ яг зодуулсан гэж үзээд хэрвээ үнэхээр гомдолтой авах юм бол цагдаагийн байгууллагад гомдлоо гарах хэрэгтэй ш. Тэнгүү чинь хэрвээ тэгж бодож байгаа бол яг хаанаа зодуулсан, ямар нөгөө биеийн хохирол учирсан тэр мэрийгээ одоо нөгөө баримтжуулах, нотлох баримт гэдэг чинь цагдаагийн байгууллагад хамгийн нөгөө ашигтай зүйл болохоор баримтжуулах. Тэгээд хэрвээ шаардлагатай бол хүүхдээ сэтгэл зүйчтэй уулзуулаад одоо сэтгэл санаанд хүртэл ямар хохирол учруулсан байна гэдгийг бас ярилцаад тэгээд тэр нөгөө нотлох баримтуудаа аваад цагдаагийн байгууллагад очиод өргөжл гаргаад гомдлоо гарах боломжтой. Тэгээд сургуулиас энэ дээр тасалж нэмэлт асуулт гарч ирээд байгаа болохоор яг энэ сэдв ярьж байгаа дэр нь одоо манай хүүхд сэтгэл санааны хувьд ч гэсэндээ хохирлоо гэдгээ батлахын тулд ер нь сэтгэл зүйч заавал сэтгэл зүйч дээр очсон байж иж баталж дээ. Тэгэхгүй манай хүүхд өмнө нь юм байж байгаад ингэчлээ гэдэг ээж аавын өөрийн одоо ингээд аман байдлаар илэрхийлвэл тэр нь тийм хүчтэй баримт болж чадахгүй гэсэн үг үү? Яг хөө болохын хувьд болно л доо. Мэдээж хүүхд өөр болсныг эцэг эхэл хамгийн түрүүнд харж байгаа юм чинь. Ер нь бол эцэг эхийн одоо нэг юу мэдүүлгийг авна штэ. Эцэг та хүүхд яасан бэ, хийсэн бэ гэдгийг мэдүүлгийг авна. Тэгээд нэг яг одоо бас нэг тухайн эцэг чинь бас гэрч болж байгаа юм чинь. Хэрвээ цагдаад гомдол авах юм бол танаа хүчин гэртээ яаж ирсэн те? Одоо хамарнаас нь цус гарсан байсан юм уу? Хөлн нь одоо хөрсөн байсан юм уу те? Тэр мөрөө бас асууш. Тийм болохоор хамгийн ихний ээлжинд юу одоо биед учирсан хохирлын зургийг аваад тэгээд нэг нотлох баримтад хавсрахаар тэгээд сэтгэл санаа нь асуудалтай байна гэж үзэх юм бол хамгийн түрүүнд сэтгэл зүйчтэй уулзуулаад сургуулиас бол нийгмийн ажилтан сэтгэл зүйч сэтгэл судлаачтай уулзах боломжтой. Тэрээр эсвэл сургуулиас гадна бас уулзвал бас болно. Тэнгүү чинь энд Австралийн засгийн газраас бүлэнд өртсөн тийм хүүхдүүдэд болон нөгөө нэг гэмтэргийн холбоотой хохирогч хүмүүст үнэгүй сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг газрууд байдаг байхгүй. Тэнгүүд тэр үнэгүй сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг газрууд руу холбогдоод миний хүүхд ингээ бүлэнд өртлөө зодуулсан байна. Тэгээд манай хүүхд одоо сургуультай явахгүй нэ те сурах дургүй байна гэх юм бол тэр хүмүүс нөө сэтгэл зүйч рүү холбоод уулзалт тэгээд тэр хүүхд одоо нөө сэтгэл зүйчтэй уулзж явах хугацаанд нөгөө цагдаатай гомдлоо гаргаад мэдүүлээд явангууд хэрвээ нөгөө асуудал хэрвээ үнэхээр хүнд байгаад шүүх рүү явах юм бол шүүхээс одоо нөгөө сэтгэл зүйч рүү холбогдоод та энэ хүүхдийн сэтгэл санааны байдал одоо ямар одоо байсан талаар одоо мэдээлэл ирүүлнэ үү гэд хэлдэг байхгүй. Тэнгүүд тэр нөгөө сапана гэд бичиг авдیں۔ Тэнгүүд тэр сапанаг сэтгэл зүйч рүү явуулах юм бол тэр сэтгэл зүйч нь одоо энэ хүүхэд анх эрэхтэй ийм байсан сэтгэл санаа нь одоо стресстэй юу ментally одоо distressтэй байсан. Тэгээд ярьдаггүй байсан, тэгжсэн, ингэжсэн гэсэн яг нөгөө нэг өөрийн сэтгэл зүйн зөвлөгөөний уулзалтан дээр ямар байсан гэсэн мэдээлэл бас нөгөө шүүгч рүү явуулна. Тэнгүүд тэр чинь нэг өөрт нь юм бол бас нөгөө нотлох баримт болно шүү дээ. Тэгээд хэрвээ хэлгүй хүмүүс байх юм бол англи хэлгүй хүмүүс байгаад хэрвээ хэлгүйгээсээ болоод ингээд явж чадахгүй гэх юм бол 131 450 гэсэн утасны дугаараар translation and interpreting service буюу орчуулгын үйлчилгээг үнэгүй авах боломжтой болсон дугаараа. Тэгээд тэр утас руу залгаад монгол хэлээр Mongolia гэдэг монгол хэлээр юу орчуулагч авъя гэж хэлж байгаад тэгээд цаашаага одоо New South Wales Legal Aid ч юм уу ACT Legal Aid гэдэг хуулийн зөвлөгөө өгдөг байгууллагууд руу холбогдоод хуулийн үн төлбөргүй зөвлөгөө авах боломжтой. Тэгээд хуулийн үн төлбөргүй зөвлөгөө аваад хэрвээ үнэхээр одоо ингээд би нэг гэр бүлтэй ажилласан хгүй тэгээ 3 хүүхэд нь гуруулаа бүлийн төртөд тэгээд сургуультай ярьсан чинь сургууль нь одоо тодорхой арга хэмжээ авахгүй байна. Ингээд тэгээд сургуулийн нөгөө нэг хүүхэд нь бүлийдэг хэвээрээ байгаад байна гэд тэгсэн баггүй. Тэгээд сургууль руу шилжих талаар ярингууд нөгөө одоо боловсролын байгууллага нь эндхийн нөгөө боловсролын яамнаас нь танаа хүүхдээ сургууль шилжих боломжгүй өөр сургууль руу авахгүйгээд нөгөө хүүхдүүд чинь сургууль руугаа явахгүй бүлий төртөд байгаа болохоор тэнгүү чи ингээд нэг дунд нь хүүхдүүд боловсролгүй гацгаад шүү. Тэгээд тэгсэн чинь тэр эцэг яасан гэхээр дараагийн алхам нь болохоор зөвхөн сургууль цагдаагтай холбогдохоос гадна Human Rights Commission гэдэг хүний эрхийн холбоо гэж бас байдаг. Тэр байгууллага нь одоо нөгөө хүний эрхийг хамгаалах чиглэлээр бүх төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа болохоор тийшээгээ гомдол гарах юм бол тэр байгууллага одоо цагдаа руу сургууль руу боловсролын яам руу бүх одоо нэг холбогдох байгууллагууд руу алтан бичиг явуулаад тэр нөгөө арга яаж ямар одоо байдлаар энэ
хүүхдийн энэ сурагч хүүхдүүдийн эрх ашиг хамгаалж байна. Энэ хүүхдүүд чинь танай сургууль дээр одоо бүлийн өртөд байна гэдэг талаараа тусламж дэмжлэг бас үзүүлэх боломжтой. Тийм болохоор эхний ээлжинд сургууль руугаа холбогдоод дараагийн ээлжинд одоо цагдаад одоо гомдол гаргаад тэгээд холбогдох байгууллагаас нь хуулийн зөвлөгөө авч агаад Human Rights Commission буюу хүний эрхийн холбоо руу бас холбогдох боломжтой. Тэгээд нэг удаагийн зүйлгээд хайж болохгүй. Тэр чинь давтагдах магадaltaй учраас хүүхдтэйгээ сайн ярилцаад тэгээд дараагийн арга хэмжээг бас авч исэн зүг байх гэж үзэж байна. Zero tolerance гэж байдаг шүү дээ. Одоо за яг монголчууд ч болохоор Монголын бас 3 муруу биз. За 1, за 2 морь гэдэг үнэхээр тэгэж тийм байхгүй. Эхний удаа тохиолдлоо бол шууд тэрийг ингээд эцсийн болгож таслан зогсоох хэрэгтэй байхгүй тий. Ямар ч юм дадал habit болгох хэрэггүй. Энэ дээр бас нэг юу зүгээр нөгөө нэг дотоод insider зөвлөгөө асуух чааш шүү за. Одоо энэ дээр ингээд хоёлаа ярихад бол маш гоё тайван, логиктой, тэр рационал ярьж байгаа байхгүй юу. Гэтэл яг ингээд эцэгчүүдийн хувьд одоо тэр саяны 3 хүүхэдтэй айлыг жишээ нь бодоход те сургууль нь тоодгүй, цаашаа ингээд цагтаараа үлддэг нэг л юм нь явж өгдөггүй. Ингээд маш их юм одоо эцэгчүүд нь өөрсдөө юм гомдолтой, уур бухимдалтай, стресстэй ийм үед ингээ хүнээс буруу юм гарах гад одоо тэнгуүтэ магадгүй өөр төр ч очиж хандахдаа шууд ууралж мууралдаг ч юм уу те. Тэгэхээр юу одоо how are you гэж асуухад те very bad гэдэг ч юм whatever нэг тийм юу хүнээс гарч болно шүү дээ. Тэгэхээр би энэ дээр юу асуух гэдэг тип ганц далаагийн хувьд биш танаахан дунд ч гэсэндээ ингээд бүгдээрээ яг хүмүүс туслах гад сууж байгаа хүмүүс гэхдээ яг ямар байдлаар тэр эцэг эхчүүд хүмүүс хандвал сургуультайч тэр те цагдаатайч тэр мэдээж ингээ хуулийн дагуу бүх бичигүүдэд барьж байгаа гэсэндээ нэг тийм нэм soft skill гэж юм аа шүү те. Амар юм ууртайгаар яриул юм уу те эсвэл бүр зөөлөн за зүгээрээ та нарт ингүүл зүгээр үү гэх юм уу эсвэл яг юм зөөлөн polite байгаа мөртлөө ардуураа нэг юм юу ч хийхээс буцахгүй нэг юм ямар өнгө айс vibe-ыг агуулвал тэр хүний ажлыг хамгийн түрүүнд бүтээхээ. Угаасаа л хүний харилцаа гэж байгаа учраас хичнээн сургууль гэдэгтэй бүх хүүхдийн төлөө гэж байгаа ч гэсэндээ эцэгчүүд нь яаж хандж байгаас хамаарат энэ хүүхдийнхийг төрүүлээд гин энэ хүүхдийнхийг дараа нь гэж угаасаа ангилж л байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс одоо яг энэ подкастыг сонсож байгаа юм чинь иймэрхүү байдлаар яриул айгу эвтэйхэн байдаг шүү гэдэг тийм зөвлөгөө байна. Тий. Ер нь бол хамгийн эхний ээлжинд бол эцэг эхчүүд хүүхдтэйгээ нээлттэй сайн ярилцчиж сургууль руугаа ирээд тэгээ сургууль дээрээ ирээд одоо би ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээл ер нь бол бүр бат зогсож хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө сургууль ирээд манай хүүхд тэгсэн юм шиг байна. Энэ нь яасан бол гэд нөгөө нэг өөрөө мэдгүй байгаад зөвлөвчээр жоох ингээд зөвлөн байх юм бол сургууль бол бид нар тусланаа. Бид нар танаа хүүхдээс гоё саппорт хийнэ гэд тэгээ ер нь бол орох магадaltaй. Тэгээд бас нэг одоо жоохон нөгөө нэг одоо өндрийг авах гэх юм уу те. Жоохон ингээд юмаа ингээд үр дүнтэй явуул гэх юм бол ер нь бол холбогдох шатны энэ байгууллагууд руу одоо өөрийнхөө гомдол санал хүсэлтийг гаргахад асуудал байхгүй юу. Одоо манай монголчууд болохоор цагдаад очиод яах юм те. Цагдаад руу очихоор чи ингээ амар хамаг юм асуудалтай болол гэл биднээ ингээд ирээдүйд баг биднэрт тий визэнд яах вэ энэ төр гэж бас зарим хүмүүс боддоо шүү дээ. Тийм тийх ер нь шаардлага байхгүй. Энд чинь угаасаа тэр холбогдох шатны байгууллагууд нь цаанаасаа төсөв санхүүжилттэй автсан байгаа болохоор суух газар нь асуу, явах газар нь яв, үнгүй юмнуудын бүгдийг хэрэглээд одоо энэ тий хуулийн зөвлөгөө мүлгөөг нь үнгүй авдгаар нь аваад явдаг газар нь яваад тэгээд одоо тэр одоо өргөдөл гомдлын бүгдийг ингээд дэлгэрэнгүй бичүүлээд тэгээд жоохон нөгөө нэг сургууль руугаа эргээд те энэ хүн надад тусалсан одоо New South Wales Legal Aid-ээс надад хүн туслаад энэ өргөлийг бичиж өгсөн тэрвээ та нар ингээ ийм арга хэмжээ авахгүй бол би цааш нь одоо Human Rights Commission-д холбогдноо. За тэгээд тодорхой хугацаа өгөх хэрэгтэй ш бас нөгөө сургуульч бас алтан байгууллагын чинь тодорхой нэг 30 хоногийн дотор эргээд хариу хэлнэ ч гэдэг юм уу те. Тэнгүүт нь яг тэр хуулиа сайн мэддэг байгаад тэр зөвлөгөөг нь авчих юм бол за энэ сургууль надад 30 хоногийн дотор эргээд хариулах юм байна. Эргээд хариу өгөхгүй бол би юу хийх вэ гэдгээ бас тэр тухайн өргөдөл дээр бас оруулж ирэх хэрэгтэй. За би та нарт ингээд 30 хоногийн дотор ингээд миний охинд одоо тохиолдсон, миний хүү тохиолдсон асуудлыг ингээд шийдвэрлэх боломж олгоё. Та нар ингээд яг дараагийн ямар арга хэмжээ авах гэж гэдгээ надад бичгээр явуулна тий. Бүх юмыг имэйлээр бичгээр тэгж хийх хэрэгтэй.
Одоо биеэрээ очиод уулзахаар чинь нэг хүүхдийн эцэг их нь ирээд явлаа тэгсэн гэж ингээл хоорондоо яриад аягүй бол өнгөрчих шүү дээ. Тий. За яг хөө цаашаа нэг сургуулийнх нь ангийнх нь багш нь хэлэх байх. Тэгэл ангийн багш нөгөө хүүхдэд нь ярих байх. Тэгэл хайчна. Тийм болохоор юмыг бичгээр хийх юм бол эргээд нөгөө нэг өөрөө имэйлээр шалгаад нөгөө нэг би энэ сургуультай холбогдсон энэ сургууль арга хэмжээ аваагүй гэдгийг нөгөө нотлох боломжтой. Тэгээд дээрэс нь дараагийн шатны байгууллага руугаа холбогдохдоо би энэ сургууль руу холбогдсон цагдаа руу ингээ өргөл гаргасан энэ хоёр байгууллага арга хэмжээ авахгүй байгаа учраас би танахаас ингээ тусламжсэж байна. Танаа байгууллагаас надад яаж туслах боломжтой нэг чинь тэр хүмүүс дахиад бас тухайн байгууллагуудын нөгөө нэг ажлаа зөв хийсэн байна уу, буруу хийсэн байна уу, ямар арга хэмжээ авах хэрэгтэй байсан бэ, тэрийг авсан байна уу гэдгийг бас шалгаад өгөх боломжтой. Тийм болохоор ер нь бол аль болох бичгээр тэгээд хугацаатай хэд хоногийн дотор ямар хариу өгөх юм гэдгийг асуугаад тэгээд ингээд нөгөө холбогдох хуулийн зөвлөгөөг аваад явах юм бол сургуулиуд ер нь бол уртан арга хэмжээ ер нь бол уртан л ер нь бол асуудлыг шийдэж өгөх боломжтой. Энд дээр бас эцэгчүүдийн нэг бас бодол байдаг. За ингээ гомдол юу гаргаа хүүхдээ улам хэцүүдүүлээд яах вэ? Агуул улам дээрлэх чинь эсвэл тэ ангийнх нь бүр бусад хүүхдүүд агуул гадуурх чинь наад ч ястай цагдаа магдаагаар явдаг гэд бүр тэгин ч юм уу те. Тэгэд тэр тал дээр юу ямар байдаг вэ? Яг үнэндээ бол ер нь бол тийх магадлал бол байгаа шүү дээ. Байхгүй бол огт байхгүй гэж бодлоо олж хэлэхгүй. Тийм болохоор хэрвээ үнэхээр л хүүхдийнхээ төлөө явъя гэж байгаа бол болохоос болохгүй хүртэл явъя гэж одоо боддог. Өөртөө ихтэй тийм чадвартай л байх хэрэгтэй байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр чинь бидний хүүхдүүд шүү дээ. Бид нар чинь ингээл өөрөөсөө бараг л нөгөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй амнаасаа илүү хайрлаж байгаа л өсгөж байгаа л хүүхдүүд шүү. Бид нар өөртөө хүүхдийг нийгэмдээ өөртөө ихтэй өөрийгөө гоё зүгээр аваад явчих тийм болгож хүмүүжүүлж байхад хажуунаас бас нэг хүүхд гарч ирээд миний хүүхдийг бүлээ гэдэг л надад таалагдахгүй шүү. Тийм үстэй. Тийм чинь өөрийнхөө хүүхдийн төлөө ер нь бол нэг тийм энд бол угаасаа нөгөө нэг юу буллинг одоо энэ racism гадуурхалтыг угаасаа өхнөн зөвшөөрдөггүй. Тийм учраас явах боломжтой газрууд руу явах боломжтой. Одоо энэ Австрал ээжүүдийн дунд юу яригч юм гэхээр миний хүүхдийг дээрлэхэд байна. Миний хүүхдийг одоо ингэ сургууль дээр нь одоо юу ямар нэгэн асуудал болохоор одоо ингэ тоохгүй байна гэдэгэнгүүд Австрал ээжүүд бол хоорондоо ярьж байгаа. Тэгвэл шууд юу зураг техник дууд гэж байгаа ахгүй хоорондоо ярьж байгаа. Би бол одоо зураг техник дууд гэж хэлэхгүй л дээ. Тэгтэл эцсийн үр дүндээ өөрийнхөө хүүхдийн төлөө л авч байгаа арга хэмжээ байхгүй. Тэгээ өөртөө нүүхгүй, өөртөө өөр хүүхдийнхээ сургуулийг шилжүүлэхгүй гэж бодож байгаа бол тухайн сургуультай байх нь тодорхой байх юм бол ер нь бол хүүхдийнхээ төлөө явхад буруудах юм байхгүй шүү дээ. Алтартай болохын төлөө зургалтуудаагүй шүү дээ. Тэгээд юу ачи те подкастынхаа доор ер нь саяны 70 хэлсэн байгууллагуудаа би ч бараг тогтоож бичиж авч амжсангүй. Тэгэхээр энэ ийм үнгүүл линкүүд байдаг шүү те хуулийн орчуулгын утасны дугаар хэлсэн те. Тэдрийг надад нэгтгэхэд өгүүлсэд үнэхээр том тус болно шүү. Би подкастынхаа доор тавьчих. Тэгээд хүмүүсээс тэндээс харах боломжтой бах те. Энэ дээр бас юу за тэгээ эцэг хүртлээ тэгээд яваад арга хэмжээ авахаар арга хэмжээ нь ер нь ямар хувь юмнууд байд юм бэ? За тэр цагдаа тэ сургууль энэ бүгд хамтарч ажиллаад тэр бүлийн яг зогсно гэдэг нь нөгөө хүүхдтэй ч юм уу очихоор яана тэр хүүхдийг сургуулиас гаргах юм уу эсвэл сануулга хэлт юм уу? Тий, сануулга гэрн хуулийн дагуу арга хэмжээнүүд авагдана л да. Эхний ээлжийн сануулга гэрн сквол хэрвээ үнэхээр хүнд байгаа тэр хүүхэд нь олон хүүхдүүдийг одоо бүлий хийсэн баригдаж одоо нотлогдох юм бол хүүхдийг одоо сургуулиас хаасна. Тэгээ өөр сургууль руу нөгөө хүүхэд нь шилжиж шít. Тэгээд хэрвээ хүний биед нөгөө хохирол гэмтэл учирсан байна гэх юм бол хүүхдийн насны ангиллаар нь харж агаад нөгөө бага насан туршаагүй хүүхдүүдэд хорихын засан хүмүүжүүлэх газар гэж бас байгаа шүү дээ. Тэгэхээр ноцтой байх юм бол шүүхээр ороод шүүхээсээ тодорхой хэмжээний нэг олон нийтийн ажил хийх даалгавар ч юм уу, скол гэрийн хорионд байх одоо шийдвэр ч юм уу, тийм нэг яг үйлдэлээсээ хамаарат олон төрлийн тийм нэг шийтгэлүүд бас байгаа. Тэгээд зодсон скол ийм үе тэнгийн хүүхдийн дээрлэлт байх юм бол эхний ээлжинд бол мэдээж сануулга good behavior bond гэдэг нэг ямар нэгэн хэрэгтэй хөвгт оролцохгүй байх шийдвэр гэж бас байдаг. Тэгээд олон нийтийн ажил хийх, community work хийх, нэг сайн дурын ажил хийх хэрэгтэй болдог ч юм. Тийм юмнууд бас байгаа. Тэгээд эхнээс нь тэр хүүхдийг мэдээлж авахгүй бол
ингээл бид нар л ингээд манай хүүхдийг ингээд дээрлэгчлээ гэж л бодоод байгаа болохоос тэр цаана нь олон өөр хүүхдүүд бас ингээд хохирогч болцсон явж байгаа бас магадaltaй. Тийм болохоор ер нь бол мэдээлжлэх хэрэгтэй. Заавал сургуульд нь хэлээд явж байгаа хэрэгтэй. Тэгээ одоо ингээд энэ яриаг сонсон хуцаа тэгэж сүрчигнээд яах вэ гэж бодож байгаа хүмүүст юу гэж хэлмээр байна. Сүртэй юм Яг хүний л амьдрал энэ төр гэх. тий. Яг сүржигнэж байгаа юм шиг боловч эцсийн дүндээ таны өөрийн чинь л хүүхд. Та өөр хүүхдийг нийгэмд одоо ирээд өөртөө ихтэй бусдын асуудал одоо бусад хүмүүстэй уулзраа олцдог тийм хүн болгож хүмүүжүүлээ гэж байвал одооноос одоо тий бэкап хийж чаддаг байх хэрэгтэй. Би чиний адаа шүү. Би чамд хамгаална. Ямар нэгэн бол ээжтэй аав дээрээ гэсэн тийм мессеж өгөхгүй бол таны хүүхдийг хэрвээ ингээд за би ингээд бичиг цаас гээл юу асуудлаас болоод ингээд тоохгүй орчих юм бол хүүхд намайг хамгаалах юм байхгүй гэсэн жижигхэн мессеж авчиж байгаа нь ирээдүйд ер нь бол бас цөргөөр нөлөөлөх магадaltaй гэдгийг л бас санджах хэрэгтэй хаа. Харин тэгээд өөр нэрээ үнэхээр одоо бидраас өөр манай хүүхдийг миний хүүхдийг хэн хамгаалах вэ те? Хэн тэгэж их хайрлах вэ те? Тэгэхээр ерөөсөө хийх юмаа хийх хэрэгтэй байна. Тэгээд дээрэс нь сайн нэг юм бодож байгаа юм шилжлээ. 7 4 нэмэх юм байна уу? Манай Монгол эцэг эхчүүд хэлгүү гэж ер нь бол жоохон санаа зовж иж нэгдүгээрт магадгүй хоёрдугаарт визний асуудлаасаа тий эрэгт хүүхд оролцоод яг ирээдүйд виз мэт нөлөөлнө гэж санаа зовж явах магадaltaй. Тийм болохоор миний зүгээс хэлэхэд бол ер нь бол санаа зовх хэрэг байхгүй. Сургуультай нь очиод уулз ямар юм хэлмээр байна хэл. Гэтэ гоё те бас илгээр хэлэх хэрэгтэй шүү дээ. Миний хүүхд ингэсэн байна. Тийм учраас би ийм юм дахиж хамааргүй байна гэдгээ гоё хэлж чаддаг байх хэрэгтэй. Айх юм байхгүй. Энд чинь нэг юм хэллээ гэдэг танаа хүүхд ингээл муухай хандахгүй шүү дээ. Ер нь бол тэр сургуульд чинь дор хаяжл 250-аас 600 хүүхд байгаа гэхэлэр чинь тэр 600 хүүхдийн нэг нь тэгж байхгүй шүү дээ. Илүү үзэхгүй шүү дээ. Тийм болохоор ер нь бол өөрийгөө хамгаалж чаддаг. Advocacy гэж байгаа байхгүй юу? Ер нь бол өөрийгөө хамгаалдаг, өөрийгөө өмгөөлдөг, өөрийнхөө хүүхдийг өмгөөлдөг. Тийм байх хэрэгтэй. Одоо хэрвээ ингээ гадуур явж байгаад хин нэгэн дээрлэх юм бол бас тодорхой хэмжээнд өөрийгөө хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Одоо нэг хүмүүс яриадсэн ш метронд ингээ өсвөр насны хүмүүс ингээ дээрлэхсэн энэ төр гэдэг. Тэр чинь ингээд хэрвээ боломжтой бол өөрийгөө хамгаалах тийм урлаг тийм юунд явах хэрэгтэй ш жижигцөө гэж жудо, самбо одоо бие хамгаалах урлагийн хичээл, карате, таквондо гэдэг тийм юмнуудад хүүхдүүдэд явуулчих хэрэгтэй юм бол. Тэр чинь бас нэг бодлын одоо хүүхд ингээд өөрт нь тулаад ирэхээр ингээд буцаагаад хийх юм биш. Урьдчилж бэлдээд ах юм бол ирээдүйд хүн яаж өөрийгөө авч явахаа мэддэг болчихно. Одоо шинэ хүүхдүүд ихэд ингээд багасаа ингээд жижигцүү үед яваад байхаар чи ингээд нэгдүгээрт өөрийгөө хамгаалсан, хоёрдугаарт нөгөө дисциплин ингээд дэг журамтай байдлыг сурчиж байгаа байхгүй. Тэгвэл чи хэрвээ ингээд хүн дээрлэх юм бол тэгснэ. Тэгж жагаад нөгөө өөрийгөө хамгаалах юм ашиглана ш. Тэнгүүд буцаагаад тэр нөгөө хүүхдэд бас сургамж өгнө ш тэр чинь. Тийм. Тийм болохоор ер нь бол тиймэрхүү чиглэлийн өөрийгөө хамгаалах бол тийм бие хамгаалах хичээл сурах, дээрээс нь тийм сургалт одоо сэтгэл зүйн эрүүл мэнд бүлинг гэж юу юм. Одоо нийгмийн харилцаанд яаж орох вэ? Anger management гэсэн тийм курс тренинг юмнуудад орж ахлаа. Тэгэх юм бол өөрийгөө хамгаалах чадвартай болно шүү дээ. Өөрийнхөө төлөө үг дуурч чаддаг, stand up хийж чаддаг. Тэ? Монгол хүүхдийг нэг хүүхэд дээрлэх юм бол очиж чи байл хэлж чаддаг байх хэрэгтэй байхгүй Монгол хүүхдүүд. You need to stop it гэж шууд хэлж чаддаг. Тэгэж хэлж чадахгүй болохоор чинь энэ хүүхдийг уус хамгаалах хүүхд байхгүй юм байна. Тийм байна. Тэгээд дээрлэх магадлал юм байна шүү дээ. Энд дээр босны дараа бол ингээд арга хэмжээнүүд байгаа. Нэрээ урьдчилан сэргийлэх төр бол тэгэж бэлдэж болж юм тий. Дээрээс нь хүүхдэд дахиад нөгөө хэл хязгаар эхний ээлжинд тэр хүүхдүүд шууд буулийн ихээс өмнө бас бид чинь өөрөө юутаагаарч судлаа шүү дээ. За энэ нь юу байдлаар бие авч яваад байна. Эхлээд нэг үгээр хатгаж үзээл те. Тэнгуут нь яах вэ? Одоо болдсон байна. Дахиад нэг алхам яваад үзээ. Дахиад ингээд үзээгээд бас яг нөгөө zero tolerance хамгийн ихнийх дээр нь шууд strong гэж дугаа өндөрсөгдөг лээ. Чи ягаад намайг илүү ингээд extra pick болгоод ингээд явчихж байгаа лээ гэх те. Тэрүүгээрээ хүүхд бас өөрөө хандаад ч юм уу ингээ явах юм бол бас л яг хүүхдээ яг нөгөө үнэхээр амьдрал гэж чинь хатуу чи бэлт мэлт гэдэг байгаа бол тэр талаар нь бэлтэх хэрэгтэй юм тий. Тэрнээс ингээ бүлийг нь тест чи явах гэдэг бол биш байгаа байхгүй. Тий манай
эцэг эхчүүд бас нөгөө нэг хүүхэд нь ингээд жоохон ингээд гомдлсон те сургууль надад таалагдахгүй байна. Эсвэл би сургуультай явмааргүй байна гэсэн тийм жижигхэн юм одоо subtle message гэж байгаа байхгүй юу? Энэ бол бичил тийм захиа өгж байгаа байхгүй юу эцэгтэй. Тэр чинь л цаана нь ямар нэг юм болоод байна гэдгийг одоо илтгэх жижигхэн нэг үг байгаа байхгүй. Тэнгүүд тэгэл хингүүт нь бараг л наанаас ингээд хав дарах гээд юундаа сүржигнээ даа хүүхд толгонд явж байгаа юмс тэгээд хайчих юм бол тэр үг чинь дахиж өөрийгөө илэрхийлэхгүй шүү дээ. Тийм болохоор яагаад миний хүү тэгж ботсон юунаас болоод тэгж ботход хүрвч гэдэг юм уу те арай ондоогоор те асууж ярилцчих хэрэгтэй. Тэгээд ялангуяа өсвөр насны хүүхдүүд чинь нөгөө нэг даавраасаа болоод бас ингээд нөгөө одоо нэг үүдэлээ эмошн дэшээ доошоо савлах магадaltaй шүү дээ. Тийм болохоор энтхийн одоо сэтгэл зүйн одоо байгууллагууд юу гэж зөвлөж юм гэхээр хүүхдтэйгээ машин бариад явж байхдаа ярилцах гэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр өөдөөсөө хараад яриа суухаар өсвөр насны хүүхдүүд ингээд нөгөө intimidating буюу нөгөө ийм нэг тийм ээж намайг загнах байхдаа аав намайг загнах байхдаа гэсэн айсан мэдрэмж авдаг. Зүгээр машин бариад явж байхдаа ингээ ярихаар царай царайгаа харахгүй болохоор бараг дуу муу сонсонгоо те ингээд сургууль дээр чи юу болсон гэдээ ярих юм бол хүүхдүүд илүү нөгөө нээлттэй ярих боломжтой. Тийм болохоор хүүхдүүдийнхээ онцлогт таарсан тийм орчин нөхцөл хаана байна вэ гэдгийг мэдээд яг тэр үед нь л ярилцахгүй бол тэгээд хүүхдүүдээ хичээл тараал гэртээ оршингууд нь за аль вишээс суу хоёлаа сургууль дээр чи ямар байсныг яриа гэх юм бол нүүдэлж ярихгүй шүү дээ. Тийм шүү дээ. Харин бас яг тэр нэг арга ивийг олох хэрэгтэй юм тий. Тэгэхээр тул бас гэт өсвөр нас болохыг хүлээж ирсэн аа. За одоо ч ярих цаг болсон гэж биш те. Одоо манай хүүхд чинь хоёроо хүрээг өмөртлөө бүгдийг ойлгож байгаа байхгүй. Бүх юм бүр маш сайн нарийн ойлгоно. Тэгэхээр чин юу сургуульд орсон те дөнгөж ихний жилдээ орж байгаа хүүхд байхад л бүр хангалттай ингээд аливаа зүйлийг ойлгож ярилцахад бол те өөрөө өөрийгөө таних ингээд надад дургүй юу байсан чинь энэ юм бэ штэ гэ те нэг нэгээр нэг мэдрэмж чинь тэр шүү гэд ингээд юмнуудыг хэлж өгөх. Тийм юмнууд бас багаас нь л эхлэх хэрэгтэй юм те. Тийм. Одоо энэ сургууль хүүхд чинь сургуульд орохчл байгаа л ярих хэрэгтэй. За сургуульд ийм хүүхдүүд байдаг. Би бинээ цогтөг, муухай үг хэлдэг. Тийм хүүхдүүд хэрвээ гарч ирэх юм бол ээжтэй хэлээрээ, аавтай хэлээрээ хоёулаа гуруулаа сургууль дээр ч очиод багш нартай ч ярилцсан шүү. Ямар ч хүүхд байж магадгүй шүү дээ. Бид нар мэдэхгүй тийм юм чинь. Сургууль гэж ийм орчин байдаг. Одоо Монголоос ирж ижил хүүхдүүд нь сургуульд яваагүй эцэг эхчүүд байгаа бол ойр тойрондоо ямар сургууль руу орох боломжтой гэдгийг хүртэл урьдчилж очиод уулзах боломжтой байхгүй юу? За миний хүү энэ сургуульд явж магадгүй шүү гэж бодсон бол сургууль дээр нь очиод багш нартай нь уулзаад энэ багш ийм хүмүүс энэ сургуульд байд юм байна. Сургууль чинь ийм орчин юм байна. За сургууль чинь ийм хүүхдүүд байгаа юм байна шүү гэдээ хальт харуулаад те танилцуулга хийгээд жижигхэн ингээд танилцуулга хийгээд өгөхөд тэр хүүхд чинь буцаа сургууль дээр ирэхдээ би энд ээжтэй ирэхэд ийм байсан ингээд бас нэг арай нэг тийм фамилиар те арай нэг таатай нөхцөлтэйгээр ирж байгаа байхгүй. Тэгэхгүй тэгээд шууд ингээл нэг өдөр сургуульд авчиж өгснөө үлдээчингүүч нөгөө хэлээ мэдгүй хүүхдүүд ямар ч хэнийг ч танихгүй багшааш танихгүй найзуудтайгаа ч танихгүй тэгэл амар хэцүү байдалд үлдээчин тэнгууд дээрээс нь бүлий гарч ирэх юм бол шинэ хүүхдүүдийг ер нь бол бүлий дүртэх магадaltaй шинэ хүүхдүүд чинь тэнгүү чинь тэгээд үлдээчингүү нөгөө хүүхдүүд чинь тийм болсон эцэгтэй ярьдгүй ч юм. Тийм болохоор ер нь бол эртнээс бэлтгэлтэй сургуульд орохоор юм болдог. Сургуульд орохоор багш нар чинь юм байна гэдэг ч юм уу заагаад өгчих юм бол бас илүү давуу талтай байх ба. За. Миний хувьд асуултууд маань ингээд өндөрлж जैन далайгийн хувьд өөр яриндаа гэж бодож исэн ч юм уу те нэмж хэлэндээ нэрээ энийг нэг одоо яг бүлийн тал дээр эцэгчүүд манайхаа мэдчихвэл зүгээр дээ гэсэн тийм үлдсэн юм байна уу? Өөрсдийнхөө хүүхдүүдийг бити буруутгах жаарэ. Манай эцэг эхчүүд чинь чийл болохгүй юм хийчихэд чамаас л болсон байгаа шүү дээ гэж ер нь бол яддэн шүү дээ. Бид нар ч гэсэн тийм өсөж баг багтаа сонсч байсан. Тийм болохоор одоо ямар нэгэн юм сургууль дээр болох юм бол хүүхдээ чинь буруу байх албагүй шүү дээ. Тийм юм чинь өөрийнхөө хүүхдийг те чиний буруу чамаас л болсон байгаа гэж хэлэхээс өмнө нэг сонсдог байгаарэ. Тэгэх юм бол өнөөдрийн одоо энэ жижигхэн одоо бүлийгээ сэдв байгаа юм шиг хэрнээ эн чинь ирээдүйд амар том байдлаар сүргээр нөлөөлөх магадaltaй болохоор тэрнээс хэдүүлээ.
Өөрөндөө хамтдаа урьдчилан сэргийлж явах хэрэгтэй байх гэж бодож байна да. Яг үнэ. Би яг ингээл энэ хоёлынгийн ярианы туршид ингээ бодогдсон зүйл гэвэл бид нар ингээ гэртээ гэрийнхээ орчинтэй танах 4 одоохондоо манах нэг гэл ийм ирээдүйн л том хүмүүсийг бэлтэж байгаа. Хүүхдүүд хизээч насан туршдаа хүүхэд биш шүү дээ тий. Тэгээ бидний яг ингээ гэртээ хүүхдүүдээ ингээ өөрсдийнхөө үүрэнд ингээ байлгаж байгаа энэ хугацаа бол ирээдүйн бас яг энэ насан туршсан том хүмүүсийг бэлтэх маш том бэлтгэл хугацаа сургалт болж байгаа. Тэг ингээд том хүмүүстэй ингээд юм яриад үзэхээр дандаа л угаасаа нэг юм гарч ирж байгаа асуудал болгоно нь бага насны л улбаатай байдаг. А эсвэл нэг ингээ мундаг хүнтэй яриад те таас тэ яаж ингэж вэ яаж юм болчих вэ гэхээр бага насны л юм гарч ирдэг те. Ерөөсөө яг л одоо л энд ингээ бүх зүйл шийдэгдэх гээд байгаа. Тэг ингээд муу зүйл хийгээ явж байгаа хүмүүсийг сонсохоор ч гэсэндээ багада аль нэг зүйлийн одоо хохирогч болцсон байдаг. Маш гоё ингээд дэлхийд хэрэгтэй мундаг юм хийгээ явж байгаа хүн ч гэсэндээ багт нэг тийм inspiring тий одоо ингээд амар гоё сэтгэлийн сэргээх одоо өөрт нь тийм урам зориг өгөх түүх болцсон ч юм уу. Тэгэхээр магадгүй та ингээд хүүхдээ бүлэд өрсөж байгаа хүүхдээ авраад тий ингээд өөрийнх нь төлөө бүр ингээд эцсийн хүртэл явж байгаа энэ зүйлийг хараад тий тэр хүүхдийн хичээлдээ явах дургүй байсан бол яваад ангийнхан дундаа гоё байдаг болоод энэ болгон чинь дахиад ирээдүйн дахиад нэг юм гайхалтай хүнийг бүтээж байгаа. Тэ inspire болсон. Хөөх надад тэр нэг сэтгэл зүйч ингэж тусалж ирсэн юм уу те. Надад тэр нэг social worker их маань ингэжсэн. Одоо би тийм хүн болноо. Надад энэ хүн ингэхэд ийм мэдрэмж өгсөн юм чинь хүн өөр дээр л дандаа гэж боддог те. Тийм чинь би хүүхдүүдэд ингэж тусалдаг болноо. Манай ээж аав ингэжсэн чи би ийм ээж ийм аав болноо гэдэг ийм гоё одоо үлгэрлэл түүх бас яг эндээс л эхэлж байна. Тэгээ дээрэс нь бас нэг зүйл надад бүр амар том сургамж болсон. Би яг энэ яриаг эхлэхдээ би одоо ингээл өөрөө хүүхдэд амар цаг зарцуулдаг гэж боддог хгүй амар сэтгэл санаа ингээ бүх юм оруулдаг гэж боддог. Гэхдээ тэглээгээд битээр одоо жишээ нь нөгөө өстө бүлий дээр яах вэ гэдэг юм ярьж ялаа гэд манай хүүхдүүд бүлийдэх ч одоо нөгөө хүүхдийг дээрлэхэгч болж болно, дээрлэхүүлч болно. Нөхцөл байдал яаж ч эргэж болох юм байна. Заавал энэ талаар ингээ ярьж байгаа гэхээрээ л манай хүүхдүүд ингээл ардаа амар муу одоо нэг огт юм асуудалгүй биш. Яг л айл болгоны соёл өөр байгаа. Танаа гэрийн тоглоом айл нэгний айлын хүүхдийг тэ намайг дээршил байна гэдэг юм болж болж байна. Тэгэхээр энэ дээр бол бас яг нэг одоо юугаар манайх гайгүй гэдэг ч юм уу те. Манайх гайгүй гэж биш. Яг айл айлын соёл айл айлтай яаж ирээд яаж өөр болж ийн гэдэг үл асуудалчлан таах боломжгүй. Хүнд ч ирэх боломжтой тийм л юу байгаа байхгүй те. Болохоор ер нь бол гоё ярилцдаг, хүүхдүүдтэйгээ ярилцдаг, гоё хүүхдүүдийнхээ гоё төлөө зогсож чаддаг, үгээ хэлж чаддаг л байх юм бол тэгээд ер нь бол болно да. Харин тийм байна. За. Ингээ амралтынхаа өдрийг өдрөөс ингээ хүүхдүүдтэйгээ байх цаг хугацаанаасаа бусад айлын хүүхдүүдэд зориулсан далаадаа маш их баярлалаа. Тэгээд энэ сэдв маань бол яг далаагийн маань өөрөө санал болгож үе энэ талаар нэг ингэж яриад нэг юм багцлсан мэдээлэл хүргэмээр байна гэдгийгсэн бүр маш их талархаж байна энэ подкастыг сонсох бүх хүмүүсийн өмнөөс. Тэгээд би бол баг өнөөдөр шууд ингээл апплод хийчихье гэж бодож байна. Тэгэхээр бас амар яруулаад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө линкүүдээ тэгэх юм бол хүмүүс маань аль болох нэг өдрийн чухал өмнө сонсоод нэрээ юу болоод байгаа лээ гэж нэг үрдчлээ харах анзаарах юм гоё боломж болох гэж бодож юм. Сонсоог байсан ч гэсэндээ найзууд нь сонсноо хүүе ийм байгаа штэ гэх нэг нэгэндээ бас хэлж дуулгах ийм хэрэгтэй сэдв болсон гэж бодож байна. Баярлаа. Намайг орсон баярлаа. Тэгээд мэдгүй зүйл байх юм бол нэгнээс асууцгаая. Гоё асууж байгаа нэгнээ гоё доош нь хийдгүү бай гэх юм бол ингээд илүү асууна гэдэг чинь илүү юмаа мэддэг болоод хуваалцаад ирэх юм бол манай монголчууд ядаж нэг хүний газар ингэж бусад дээрлэхүүлэхгүй байх бас нэг гарц нь болно ш. Тийм чинь дээрлэхүүлмээргүй л шүү дээ. Тийм болохоор хэрвээ мэдгүй зүйл байвал чатаар бичээд бас асууж болно шүү дээ. Би заваараа бас нэг бичин шүү дээ. Хүмүүс бас хаяа бичдэг байхгүй. Тэгээд зарим нь болохоор бас бичихгүй бас явж байгаа ч бас хүмүүс байгаа. Хэрвээ мэдгүй зүйл ах юм бол асуугаад бичиж болно. Тэгээд би зав загаараа нэг ганц хоёроос хариу бичиж бас болно. Тэгээд энэ дээр би яг асууя гэж бодож байсан. Далайг болохоор би нөгөө хоёрын фэйсбүүкээр мэдээд байгаа байхгүй. Чинь сэтгэл зүйч далай гэж бас байх шиг үлээ те. Фэйсбүүк.
тэр нь лүү хүмүүс яг холбогдоод үйлчлэгээ авах боломж байдаг уу? Тэгээ тэрэн дээр цаг зав нь яаж явдаг вэ? Booking шууд ингээд чат бичээл холбогдоод тэ цагаа авдаг уу? Тэрэн дээр нэрээ нэг асуу гэж бодсон юм байна. Тийм. Тэр юу хуудасаар ер нь бол холбогдоод үйлчилгээ авъя гэд бичиж болно. Тэгээд би нөгөө нэг бүтэн цагаар ажиллаад хүүхдүүдэд харж байгаа болохоор бас ер нь бол айгүй бага цагийг тийшээгээ зарцуулаад байгаа. Тэгээд одоохондоо жоохон идэхгүй байгаад байгаа. Тэгээд хүүхдээ жоохон томорхоор ер нь бол тэр юу хуудасаараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд жоохон бичлэг оруулаад тий яавал зүгээр вэ? Ямар хуу юм байдаг вэ гэдэг талаар мэдээлэл оруулах гэж бодоод хэрвээ хүмүүс асуух зүйл байвал тэр хуудсын юу линкийг тавьчих хоёлаа гэх юм бол тэгээд тэр хуудасаар холбогдоод асууж болох байгаа шүү. Тэгээд ямар ч чиглэлээр байж болно ш. Нийгэм одоо тэр хуулийн зөвлөгөө бас ямар байгууллага руу холбогдох боломжтой би одоо энэ одоо шинэ миний байгаа Камбера хотод гэхэд л одоо нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлдэг 250 байгууллага байгаа байхгүй юу? Вау. Тийм болохоор хэрвээ та өөрийнхөө тухай ингээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм бол би одоо өөрийнхөө чинь те байгаа газар тохиолдож байгаа асуудал одоо хэдэн насны ямар хүүхэд эмэгтэй хүн үү эрэгтэй хүн үү гэдгээс шалтгаалаад тохирох одоо тийм байгууллагууд руу холбогдох боломжтой байдаг. Тийм болохоор хэрвээ үнэхээр хаанаас эхлэхээ мэдэхгүй яахаа мэдэхгүй байвал чат бичээр үлдээч би тэгээд 7 хоног ч юм уу 10 хоногийн дотор нэг заваараа тэгээ хариу бичээд өгөх боломжтой. Тэгээд хэрвээ яг сэтгэл зүйн зөвлөгөө авъя гэх юм бол яг одоогор бол цаг өгөхгүй байгаа. Тийм тэгээд нэг жижигхэн юу яцсан бас үйлчлүүлэх хүмүүсийн нэрсийн жагсаалт үүсгэсэн байгаа болохоор тэгээд тэр хүмүүс рүүгээ эргэж холбогдох шаардлагатай учраас ер нь бол одоохондоо хүн дэмжих шинээр бол цаггүй байгаа юм те. Гэхдээ бас юу ачаад найзын өсөл ч юм уу явуулаад яг энэ талын мэдээлэл нөгөө сэтгэл зүйч далайн хаяг руугаа авчвал амарх те хувийнхтай хойлолтой байхгүй. Би яг тэгж бодсон. Тэр хуудасныхаа холбоосын тавьчих. Тэгээ би тавьчих. Окей. За ингээд энэ хүртэл сонссон бүгдээрэнд нь баярлалаа. Манайхаа сэтгэлээ үлдээгээрээ. Тэгээд энэ талаар өөр гоё нэмэлт эсвэл далаагаас тэгвэл энэгээр асуумаар байна. Одоо ч юуны цуврал болох нь тий. Дахиад өөр сэдвүүдээ бичээрэй. За тэгээ. За баяртай. За баяртай.